За сайн байцгаана уу. Бүгдээрэнд нь орой минь төргийа. За багш нь бас ээлжид мэдлэгээ өгөхөд бэлэн боллоо. За бид нар бүгдээрээ монголчууд тэнгэр шүтлэгтэй, тэнгэр өгөгдөлтөө, тэнгэрийн дуудлагаар, тэнгэрийн одоо заншлаар одоо бүгд амьдэрдэг тийм агуу арт түмэн бид нэр тэнгэрийн өгөгдлөөр тэнгэрийн тэр гоё гайхамшигтай болгоныг мэдэрч амьдрна гэдэг, тэр гоё ачийг хариулна гэдэг, тэр бүгдийг мэдэрч ойлгоно гэдэг бас агуу гоё том үнлэмж байдаг. Тийм учраас хүн болгоныг зүгээр л тэнгэр хар, тэнгэр шүт, тэнгэрийг мэдэр, дотоод сэтгэлээс тэнгэртэй харьцаж сур, ярьж сур, хэлж сур. Та нарыг харьцаж ярихад ерөөдөө хандлагыг чинь, үг яриагийн чинь, сэтгэлийг чинь байнга дээрээс ажиглаж хянж харж идэг. Та нар болохоор нөгөө бодит юм хажууд байхгүй болохоор нэг тийм хийсэр юмд итгэдэггүй, манайх итгэдэггүй, болж гэнэ үү, болох юм уу, энэ мөн үү гэдэг ингээд итгэлгүйгээсээ болоод аяг хугацаа алдаж, буруу асуулт, буруу газараа буруу асуулт тавьж өөрийнхөө үнцнийг алддаг. Тийм учраас тэнгэр шүтлэгтэй монголчууд юусаа гадаа гарсан л бол тэгэл бүх юм холбоотой байдаг учраас ерөөдөө амар амгалан бүгдээрээ дайчин их зүв байх хэрэгтэй, итгэлтэй байх хэрэгтэй л гэдэг хэлье. За орой минь цагтаа орж ирж байгаад сайн байна. Монголчууд тэнгэр өгөгдөлтэй, тэнгэр шүтлэгтэй, тэнгэрийн тэр гайхамшиг болгоныг гэдэг монголчуудаар л тайлж, ойлгуулж, монголчуудаар л залгамжилж, монголчуудаар л мэдэрч, монголчууд л мэддэг, тайлдаг, таниулдаг юм агуу арт түмэн монголчууд өөрсдөө. Тэнгэр өгөгдөлтөө хэрнээ ярихаас цаашгүй одоо ерөөхдөө газар шороогоо мэдэхгүй, одоо өгөгдөл гэж мэдэхгүй, юугаа мэдэхгүй асуудлууд маш их байна. Маш их байна. Тэгээд яхаа мэдхгүйгээсээ та нар засал хийлгэнэ гэд гүйлдээд байгаа байхгүй. Засал хийлгэн, жилийн цэслаа хийлгэнэ гэд гүйлдээд байгаа байхгүй юу? Цаанаасаа тэнгэр шүтдэг, тэнгэр өгөгдөлтөө, байгаль өгөгдөлтөө, газар шороо бүх юма мэдэрдэг тийм агуу арт түмэнд бол засал мас ямар шаардлага байхгүй. Ерөөдөө бүх юма өөрөө мэддэг, өөрийгөө засдаг, өөрөө мэдэрдэг, өөрийгөө ойлгодог, энэ байгальтайгаа харьцаад мэдээлэл аваад, мэдээллийн солилцоод ингээ ороо явцдаг. Энэ 21-р 900 ч ерөөдөө энергийн 900, сүнсний 900, тэнгэрийн 900 хавсраад ирсэн учраас энэ дээр монголчууд илүү хурдан сэрж, монголчууд илүү ойлгож, монголчууд илүү одоо арай оюун санаагаараа зүрх сэтгэлээрээ энерги ирчмээрээ сүнслэг талаасаа ерөөд ихэд гайхагдаж явах арт түмэн чинь монголчууд бид өөрсдөө байхгүй юу? Тэрийгэ мэдэрч чадахгүй, тэрийгэ ойлгож чадахгүй, таньж чадахгүй дээ. Нэг өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог, өөрийгөө чамалдаг, өөрийгөө үнэлдэггүй хүмүүс бол тэнгэр гологдно. Тэнгэр санарыг голно гэсэн үг. Тийм учраас өнөөдөр амьд байгаадаа өнөөдөр одоо ийм сайхан орчлон ертөнцид ирчээд наашаа ирэх гэж яадаг гэж сан. Та нарыг нааш нь илгээх гэж ерөөдөө орчлонд хүн ирэх гэж тэндээс маш том сорилтонд ордог. Одоо энэ олон хүүхдүүд ч гэсэн наашаа ирэх гэж хамгийн удам, тэр удам дотроос хамгийн бас сүнслэг төвшин өндөртэй хүүхдүүдийг нааш нь илгээгээд байгаа ш. Та нар тэрний тоонд ороод энэ ертөнцид илгээгдээд ирдсэн байгаа чинь энэ. Тэрийг мэддэггүй. Тэгээ өсөх наснаасаа яг хажууд чинь номын дуу, тий одоо бүх талын сургалт програм хичээлийг Монгол тал руу, удамшил тал руу, тэнгэр тал руу, сүнслэг тал руу, бөө тал руу ерөөдөө ингэ биднэрт ингэж уйлдаж энэ талын хичээл програм, энэ талын энийг ерөөд нь зааж одоо бага насаас нь суулгасан бол монголчууд өнөөдөр арай л өөрөөр явах гэсэн. Өөрөөр.
суулгасан суулгаагүй цаанаасаа өгөгдөлтөө арт юм уу? Цаанаасаа тэг өгөгдөлтөө төрцсөн юм чинь нэг хөх толб гэдэг дагаа чинь та нарын одоо нэгсэндээ одоо юу гэдгийг удмаас ирсэн тамгал гэсэн үг л дээ. Тамгалагдаад та тэнд үнэлэгдээд тэр олон дотроос таныг шигшээд нааш нь ирүүлсэн байхад таны хийж байгаа даалгавар, таны хичээж байгаа зүтгэл, таны байж байгааг Тэнгэр өнөөдөр шүүж байгаа нь тэр. Шүүлтэн явуулж байгаа нь тэр. Тэгм учраас Тэнгэрийн шүүлтэнд хүн болгон орон Тэнгэрт арын хаалга гэж ерөөхдөө юм байдаггүй. Ерөөхдөө өнөөдрийн та нар нийгэмдээ энэ хамгаалж байгаа албан тушаал, ажил, төрөл, энэ цол гуншин, энэ хэрэгэм цол Тэнгэрт ерөөсөө хамаахгүй. Зөвхөн таны овог нэр, таны хүн байгаа, зөв байгаа, чи шудраг байгаа. Тэгээ байгальтайгаа хэр харьцаж байгаа, сүнслэг төвчнээ хэр хөгжүүлж байгаа, гариг ертөнцийн өөрчлөлтийг, удмынхаа өөрчлөлтийг, Тэнгэр огторгой нь гайхамшигтай өөрчлөлтүүдийг хэр мэдэрч, тэрэнд хэр зогцож, тэрэнд хэр хариу одоо үйлдэл үзүүлж, хэдий ч нэ гайхамшигтай нэг мэдэрч, өөрөө суралцаж, өөрийгөө өөрчилж, түмэн олон тэр гайхамшиг түгээж байгаа чи сонирн болохоос ш. Өнөөдрийн таны ажил хийж байгаа ажил, хэрэгэм, цол, гуншин, одон, медаль, шагнал таны хэн байгаа нь Тэнгэр тийм сонирн биш. Өнөөдөр маш олон докторууд, маш олон одоо ахмад зүтгэлтүнгүүд Тэнгэрийн оронд очиод хэн ч болж байна. Яагаад? Оршихуудаа энэ Тэнгэрээс та нарыг илгээхдээ хоёр талын удмын мэдээлэл, эцэг талын цагаан эс, ижи талын улаан эсээр дамжуулж та нарын удмын мэдээлэл та нарын биед автоматар суудаг. Одоо гидсэнд байх чинь автоматар суудаг. Тэгээ өнөөдрийн одоо энэ телевизийн мэдээ харж байхад одоо аутизмтай хүүхдүүд их боллоо гэдэг. Энэ дэндүү харамсалтай. Маш харамсалтай. Тэгээ өнөөдөр багш нь хэлж байгаа шүү дээ. Өнөөдрийн одоо төрмөөр байгаа, багшаа төрмөөр байна. Дахиад нэг төрчмөр байна. 40 хүрлээ төрмөөр байна. Одоо би 2 дахь гарах гэсэн урд нь ингээд абортонд орцсон, урд нь ингээд хийсвэрээр төрсөн гэдгийг ээжүүд байдаг. Тэгээ би төрөх гэж байгаа ээжүүд урдаар ирж үзүүлээч. Би яагаад үзүүл гэж байгаа гэхээр та нарын энергийн төвшин, сүнсний төвшин те одоо удамшил талын имиж бүгдийг засаж, янзалж тэр талаар тайлбарлаж өгдөг. Шаардлага гарвал багш төрсөн юм аа ингээд 2 удаа зулбцсан, 2 удаа хийсвэрт орсон. Одоо тэгээд төрөх боломжтой юу гэж их эмэгтэйчүүд орж ирдэг. Тэгээд үнэхээр төрөө гэсэн хүсэлтэй, тэгээ би организмын үзэн, тэгээ болохгүй бол би өөрөө эмчлэн. Тэгээ олон эмэгтэйчүүдэд маш их сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд тэгээ гидсэн тоонус өгөөд нь шүү дээ. Эмнэлгийн юугаар бол тоонус гэдэг зангираад байна, хатуураад байна, доошлоод байна, зовирлаад байна, дагалт тэгсээд байна, ингээд дархлаа унаад байна гэдэг ингээд жирэмсэн байх хугацаанд яригддаг, ам дамжин яригддаг яриа байгаа. Эн чинь таны одоо өөрийн чинь хүн жирэмсэн болохоос өмнө өөрийнхөө эрүүл мэндийг, өөрийнхөө дархлааг бүх юмаа та хянаад эрүүл биеийн дээр эрүүл хүүхдийг олж та текстөө. Та эрүүл бус савчин бас жоохон үйлгээд гажцсан учраас одоо хүүхэд тэр дотор ороод боожих явцдаа. Тэр нэгсэндээ ээжтэй одоо тэр одоо байдлыг илэрхийлж байгаа одоо тэр хордлого өгнө гэдэг чинь тоонус, та нар тоонус гэж яриад байдаг. Хатуураад байна, зангираад байна, доошлоод байна гэдэг чинь таны савны байрлал, савн доторх янз бүрийн учир жанц. Ерөнхийдөө аюул юм шалтгаална. Тэгээ энэ талаас нь хувь хүнтэй илүүх би өөрөө амжилж ярилцаж тэгээ жирэмсэн болохоос өмнө урдаа ирээ. Төрхөөс өмнө таны бие, зүрх, бөөр, тарих, нойр таны бие нь өөрөө эрүүл юм уу? Тэгээ хууч өвчин байгаа мó? Тэр болгоны чи хянжил тэгээд их тоонустай байсан төрн төртлөө хэвтрийн дэглэм тавиад бариад надаас нэг ийм хөхөд төрлөөгөө гомдолтой байдаг. Тоонустай байсан хүүхдүүд гарахаараа тоонусд нэгсэн ижи дотроо одоо хевлээ дотроо байж байгаа хүүхэд ээжээс хүчил төрөгч авч чадахгүй тэр ээжийн бодисын солилцоогоор бүх юм хүүхэд өөрөө авах хэрэгтэй ижээр дамжиж авна штэ. Тэр болгондоо ээж нэг жирэмсэн болцсон хэрнээ хүүхдтэй анхаарал тавьж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихгүйгаас болоод гидсэн дотор боожж байгаа хүүхэд
өөр гарна. Маш өөр. Тэгээд тэр үр дагавраас улбаалаад гарсныхаа дараа даунтай, аутизмтай, хилд ордгоо, хөлд ордгоо, ой санамж нь орж ирдгүү. Тэгээд нүдэн тогтдгүү, татаад байна, унаад байна ингээд гэсэн маш их одоо учир шалтгаан хийж ирээд байгаа маа. Тийм учраас өнөөдрийн жирэмслэхэд одоо төлөвлөж байгаа энэ жилдээ жирэмслэмээр байна. Жирэмслэж болох уу гэсэн эмэгтэйчүүд өөрсдөө хуваараа ирээд уулзаад багшаасаа зөвлөгөө аваад үнэхээр шаардлагатай бол би өөрийнхөө эмчилгээнд оруулж, хяналтанд оруулж байгаа та нарыг өөрийнхөө хяналтанд үзэж эмчилж байгаа төрүүлдэгэ. Ерөөдөө айхан байхгүй. Тийм учраас өнөөдрийн тэр тэнгэр айгүй агуу хүүхдүүдийг илгээж яхад та нар гидсэндээ тээж байгаа нэртэй айгүй өвчтөе хөлт гаргачихж байгаа байхгүй юу. Тэгээд цаанаасаа ингээд өвчтөе ороод ирсэн төрцөн болохоор буцаага тэрийг засаж сэргэнэ гэдэг айгүй асуудалтай. Ангаах төрөл хэцүү шттэ. Тийм учраас ээж өөрөө бүтээгч хийсэн та өөрөө учраас хүүхдээ олсон цагаас ихсүүлээл тэгэл жирэмсэн хүний бүх баримтлах юмыг хоол унднаас ихсүүлээд цагаагаараас ихсүүлээд хувцалтаас ихсүүлээд бүх юмдан дээр хяналтанд одоо дор вэжиж хүүхдийг эрүүл саруул давхар тоонос өгч байгаа, хордлого өгч байгаа бүх асуудлыг одоо үнэхээр миний хяналтанд ор явах юм бол бүгдийг багш нь хариуцсан шийднэ. Олон эмэгтэйчүүдийг хяналтанд авч төрүүлдэгэ багш нь эмэгтэйчүүдэд. Тэгжиж Монголд одоо энэ агуу ямар шалтгаан одоо ийм тийм байхгүй ив эрүүл саруул хүүхдүүд Монголд одоо торниж наадуулын чи оюун санаа арчин энерги наадуулын чи сүнсний төвшин өнөөдөр Монголын одоо бидний нуур амьсгалын бидний энэ хажууд байгаа энэ агуу хүүхдүүдээс их юм бид нар суралцах ёстой. Наадуур чин гидсэнд байхдаа л айгу тийм зовиртой, тонустай одоо тэгээд хүчил төрөгчийн дутагдлалд орсон, эргэтэн системийн өөрчлөлтөнд орсон хөгч нөөд гоё амин юмнууд нь гидсэнд байхасаа давхар сэргэжээдэг юм чинь тэгэл гидсэнд байхасаа гүйцэс сэрэг өвчин гарч ирээд эргээд ирүүлчээд эргээд тэрийг сэргэнэ гэдэг маш их цаг хугацаа, маш их одоо гэх юм алддаг учраас энэ цаг хугацааг хожоод өнөөдрийн эжийнэр минь өнөөдрийн охтуудтай, бэрүүдтэй та нар сайн анхаарч зөв эрүүл одоо хүүхэд одоо өсөж торнож тээж одоо бид нар гаргаж ирээдүйн одоо энэ гоё Монголыг авч явахгүй агуу хүүхдүүдийг бид нар эрүүл саруул хүүхэд өвдөх ёсгүй, хүүхэд өнчрөх ёсгүй, хүүхэд өөхөх ёсгүй учраас тийм бага насан дээр нь хүүхдэд янз янзын үзүүлж болохгүй 20 цэрт ордог учраас ээжээс бүх юм одоо тэр хүүхэд манай хүүхэд ингээ өвдөд байхын жилийн жилдэл хатгаанаас салахгүй, ханиаднаас салахгүй ингээд нэг хүүхд рүүгээ яриад байгаа байхгүй. Энд чинь таньаа шалтгаалж байгаа байхгүй. Таньас та хүүхдээ өөрөө тээж явах явцдаа яаж яв тээж исэн гэдгээс бүх юм ээжээс болбол бүх тэр хүүхдийн бүх шалтгаан ээж дээр очдөг шүү. Тэгэхээр ээж бол өөрөөсөө юм холдуулж болохоо таал энэ хүүхдийг бүтээж таал энэ хүүхдийг гидсэндээ юм дутуу бүх юм өгж зовоож гаргачаад тэгээ одоо хүүхдээ эргээд одоо энэ орчин дээрээ эргээд тэр байдлаа эмчлүүлэх гэж янз бүрийн байдал гаргахаар нь одоо хүүхд рүүгэл би айгүй ийм хүүхд гаргачихжээ гэдэг ингээ буруугаар ярих гэдэг нэг сонин санагддаг. Тийм учраас өнөөдөр Монголын энэ агуу гайхамшигтай эжийнэр охтууд бүгдээрээ одоо эрүүл сарвал байж зөв хооллож, зөв хувцлаж, улиралдаанд тааруулаад зөв амьдарч бид нар залуу хооч үе энэ баг балчир хүүхдүүдээ бид нар хамгийн эрүүл мэндийн одоо наацхын одоо сургалтуудыг газар бүрт одоо хийлж ярьж зөв хөвшүүлэх хэрэгтэй байна. Тэг өнөөдрийн Тэнгэрийн орны тэр агуу гой хүүхдүүд одоо газар болгонд одоо өдрөөс өдөрт хүүхдүүд асар их төрж шүү дээ. Одоо Япон, Солонгос, Хятад эднэр төрөлд их багассан. Яг тэгвэл жилийн жилд ирж байгаа хүүхдүүд чинь оюун санаа эрчимээр илүү хүүхэд ирдэг. Одоо шил 20 оны хүүхэд, 21 оны хүүхэд, 23 оны хүүхэд, 25 оны хүүхэд. Одоо энэ жил 26 оны хүүхэд. 25 оны хүүхэд 24 оноос илүү хүчтэй орж ирнэ. 26 оны хүүхэд 25 оныхоос хүчтэй орж ирнэ гэд дараагийнх нь тэрнээс илүү давуу эрэхтэй хүчтэй орж ирдэг байхгүй юу. Тэгээ наадуу чи гарсан хойноо цэцэрлэгийн насандаа, мөлхөө насандаа, цэцэрлэгийн насандаа ингээд явж байхдаа бие биенээ хөглөж энергиэрэл цэцэрлэгийн ангидаа энергиэрэл илүү бие биенээ хөглөөд цэнгэлдэг учраас би энэ олон цэцэрлэгийн эрхлэгч дарганаар цэцэрлэгийн эмчнэр энэ олон багш нар бас надтай уулзаж надаас мэдээлэл авч хүүхдүүдтэй яаж харьцах, өнөөдөр хүүхдүүдийг яаж таних юм,
яаж харьцах, ямар хоол идүүлэх, хүүхдүүд яагаад төмс идэхгүй байгаа, яагаад мах идэхгүй байгаа, яагаад ногоо идэхгүй байгаа талаар би бас ярьж өгөн чинь хүүхэд болгоны өгөгдөл нь өөр өөр. Цаанаасаа тийм хувь зэт ирсэн болохоор чи идэх ёстой. Идэхгүй бол үлсэн, идэхгүй бол унтуулахгүй, гарахгүй гэж ерөөсөө тэгж болохгүй. Хүүхэд идэх юм идэнэ, идэхгүй юм идэхгүй. Идэхгүй юм хүчөөр ёстой халдварт өвчин тусах маш өндөр магадaltaй. Ханиаднаас салахгүй бах маш өндөр магад. Яг бол идэхгүй гэдэг бүр хилээд уйлаад чарлаад авчин л идүүлэхэл загнаад. Энэ ёстой болохгүй шүү. Ёстой болохгүй. Мах идэхгүй хөгжиж байгаа. Наадвар чи өөрснийгөө өгөгдлийн дагуу цаанаасаа нэг сүнсэн биеийн цаанаасаа ирчмэн өөрийнх нь мэдээлэлээр өөрийн дотроос нь үдирдээд нь штэ. Хүүхэд амтлагаараа бол тэр хоолны мөн чанар, худлаа чанар, эвгүй чанарыг хүүхдүүд үнэрээр л мэднэ, амтлаад мэднэ. Тэр шүлгийг ганцхан жоохон амсаал мэднэ. Үнэхээр сайхан бол хүүхдэл зөвөр өөрөө идчихнэ. Хүүхд үнэхээр идэхгүй. Одоо хүртэл идэхгүй наа махаа одоо багшаа 6 настай 7 настай мах иддэггүй л дугаал байж. Дугуй байж. Тэр идэхгүй зөв аяантай идэн та нар дугуй байж. Өнөөдрийн бидний Монголын газар шороон дээр бидний энэ газар шороогоо эрүүл байлгаж байгаа юм уу? Цаг агаараа бид зөв байлгаж байгаа юм уу? Энэ газар шороо, энэ уул ус, энэ ургамал бүх юмаа бид зөв байлгаж байгаа юм уу? Энээс маш их хамаарна. Тэгээ би нутгаа одоо сумаа одоо хөр шороогоо одоо арчилж, цэцэглүүлж, зүлэгжүүлж, орон сууцнууд хажуудаа мод тарьж, зүлэгжүүлж энэ чинь ногоон байгаль хамгийн хэрэгтэй биш үү? Та нар шиг Хятад руу Солонгос руу гадаа битүү ногоон манад бол ногоон ойгол хядаад байгаа. Энэ хамгийн буруу. Хүүхдүүд юугаар амьсгалах юм? Энэ шороо байнгын шороо биш үү? Ийм эрс тэрс уур амьсгалтай. Манай Монголын газар шороо дөрвөн улирал нь өөр өөрийн онцлогоороо хөрш шороо, цаг агаар нь улирал нь гит халуун, гит одоо хүйтэн. Энэ цаг агаарыг зөвхөн монголчууд л давна. Манай Монголын газар шороон дээр харийнхан одоо эзлэн төрөмгилээ дайраад энд амьдрна гэдэг тэр хизээч чадахгүй. Яагаад? Монгол хүнд зориулагдсан бид нар энд цаанаасаа зориулагдсан газар шороонд энэ газар шороог бид нар алхаж гიშгэж бүүн дуугаар те ерөөлөөр энэ газар шороо зүгээр тэгэл аргацчдаг. Газар шороогоо аргадаад газар шороогоо засаад арчлаад малаачхуугаа тариалангаа өөр хүүхдүүдээ бүх юмаа бид нар өв тэгш өдий хүртэл авч явж дааж тээж ирсэн учраас Монголын газар шороонор гадныхаа ирж амьдраад нутагшаад одоо хол одоо байна гэдэг тийм сайхан биш. Яг бол манай цаг агаарт дасан зохицохгүй, манай байгаль хангалтыг дасан зохицохгүй, манай байгаль хангалтыг чинь таашгүй. Энэ зүүн ямар болохыг таашгүй. За нэг тийм болондоо нэг одоо 6 гаруйгаар нэг таамагладаг ш. Таамаг төдий боловч яг цагаан тулахаар шал өөрөөр ирээдэг. Өөр усны аюул ирнэ. Гитэх нар хүчтэй шарна. Таашгүй. Ерөөдөө бид нар одоо байгаль хангалтал хийтэйгээ яаж харьцаж байгаа? Бид нар байгаль хангалтал хийгээ яаж аргадаж байгаа? Яаж хүндэлж байгаагаар шалтгаалаад хариу урвал айгуу тийм түрэгцтэй явдгаа. Одоо гадныхан одоо маш их байгаль хангалтал хийгээ аргадаж, байгалаа аргадаж, одоо ногоогоо тарьж, өвс урмлаа тарьж, айл болгон гэртээ цэцэг тарьж, гэрээ ногооргуулж одоо ингээд сайхан болж ирж байна. Энэ нэг талаараа зөв боловч өнөөдрийн хүүхдүүдэд бид нар бас энэ сайхан цэвэр байгаль, цэвэр агаар, цэвэр уул усын газар шороог бид нар л хамгаалж, асарч, аргадаж, цэвэрлэж арчлахгүй юм бол бидний газар шороо гадныхан бол дэлэхгүй. Давхар дасан зогсож амьдарч чадахгүй. Манай газар шороо хүүтэндээ гитрхи хүүтэн, салхи агаар нь гитрхи хатуу, салхиж байгаа энэ агаар нь маш хатуу. Тэсгийн аргагүй хатуу. Халуундаарч халуун шүү дээ. Бас тэсгийн аргагүй халуун. Тэрийг бас гадныхан тэсэж гарна гэдэг тийм амар юм биш. Нилээ өвдөж ээж, нилээ юм уужж л амьдрын шүү дээ. Тэсэн гэсэн үг. Байнга одоо тийм байдалтай байж ажиллаж хийж амьдрна гэдэг Монголд амьдрах гэдэг. Гадныханд бол тийм одоо манай цаг агаар на манай нутаг орн бол гадныханд айгүй тийм. Одоо юу гэдэг юм дэвгүүгээрийнхэн бол харигс гэсэн үг. Айгүй хэцүү халуун айгүй халуун амьдрахад айгүй хэцүү гитг хуур авран цалта
Тэр болгон бороо ордгоо шороо шуурал ингээд гадныг нэг тийм таагүй яриад ивч цаанаа л бидэртэй энэ чинь ээлтэй нутаг байхгүй хамгийн ээлтэй ерөөдөө орчлонд хамгийн ээлтэй хамгийн өндөрлөг хамгийн эко хамгийн юм гоё газар нутгийг өвдөц биднийг үе үедээ одоо та нар өвлөж энэ газар шороо та нар л хамгаалж авч явж та нарыгаа үе үедээ мөх тэнгэрээс харж та нарыгаа даатгаж та нарыгаа одоо жолоодод чиглүүлж авчих болно гэж тэгээ бөө уламжлаар одоо олон айлуудад бөөнөр ирж онгодууд ирж үр хөвгтүүдэд заа сургаж явж байна. Одоо ирж байгаа онгодууд бол заах маягийн суурийн тавьдаг хүмүүс их орж ирж байгаа. А тэр хүнээ гомдоохгүй тэр хүндээ одоо итгээд 3 жилдээ 5 жилдээ чиглүүлээ зөв тэр хүнээрээ дасгаал яваад байвал дараагийн төвшний хүн орж ирэх юм. Манайхан чинь орж ирж байгаа өнөө их гол нь шүү дээ. Өөрсдөө мэдэхгүй чадахгүй нөгөө өнөө хөглөж нөгөө өнөө баярлуулж чадахгүй шалахгүй юм бэлээ. Нэх онцгүй юм бэлээ гэж хэзээ ч тэг тэнгэрийн хүмүүсийг тэгж болохгүй шүү. Хүн 1-р ангид ороод 2-р анги 2-р ангид аваа 3-р ангид ордог бол дээрээс ирж байгаа хүмүүс 1-р ангийн хүмүүсгээ та хар ухаанаар тэгээ ойлгочих. Хар 1-р ангийн хүн ирээ танарт анхан шатны ойр зүрийн имижийг хэлээд ойр зүрийн гаргалгаа хэлээд тэгээ жоохон энэ жоохон амраад жоохон агаарлаад тэгээ Монголын агаарыг цаг агаарыг жоохон тэнцвэр болоод дараа ирж байгаа аюулыг ирж байгаа гигэмиг мэдрээд чи олон талын юм мэдэрч явдсан шүү дээ буцахтаа. Очоод тэнцээ дахиад шалгуулна. Тийм учраас тэр болгоны мэдрэх одоо цаг хугацааг та нар өгөх ёстой. Хэсэг чимээгүй суужвал дагаад чимээгүй суух ёстой. Амын шалгаал ингээд гүгээд ийж болохгүй. Тийм учраас тэр хүн 1-р ангийнхаа шатыг давах гал гүгээд байгаа байхгүй юу? Тэр үед нь та нар дугаар дахин ирээлээ та нар баярлаа л. Тэр хүн 1-р ангийнхаа шатыг давчих юм бол 2-р ангийнхаа шатны хүн дараагийн шинэ хүн дахиад ороод ирнэ. Тэгээ 3-р ангийнхаа шатны хүн дахиад ороод ирнэ. Тэр хүн 1-р ангидаа 2 жил, 3 жил, 5 жил ирсэн ч болно. Нэгсэндээ та нар таалагдахгүй тэр хүн байж л байна. А та нар таалагдаад эвээгдээд тэр хүн та нараар дамжиж бас дээшээ бас өөрөө төвшин байдаг байхгүй юу? Тийм учраас өнөөдрийн та нар ингээ бөөгөө голдог, бөөнрөө чамалдаг, бөөгөө тооддоггүй, хүндэлдэггүй, алга гар хоосоо ордог, гараа унжуулаад ордог одоо ямар ч эдээ шүүс амсуулдаггүй, мин тусч байдаггүй байх юм бол ёстой хөмөрч өгнө. Бид нар одоо бөө шүтлэгтэй, тэнгэр шүтлэгтэй ард түмэн тэр бөө үзэнгээс сүнсний орны хүмүүс язгуураараа та нарын одоо дотоод сүнстэй чи харьцах нааша бууж орж иж байгаад бид нар маш хүндэтгэл үзүүлж тэднийг ёсчилж бид нар ч гэсэн эргээ тэнгэрийн орн руу эсвэл чи ингэ сүнсний ертөнцөө бид нар язгуураараа явна шүү дээ. Очоод та нар буцаад нэг 200-ны дараа та нар эргээ 4 хүүхдүүд рүү ирнэ шүү дээ. Ирэх цаг ирнэ шүү дээ. Тэгэхэд яах юм чинь эргэх орчлон, эргэх холбоогоороо тэгээд аяндаа явчихдаг. Тийм учраас одоо амьд байгаадаа бүх юмаа сурч, бүх юмаа мэдэрч одоо над дээр одоо бөөнөрөө ороод л би таарч маш өвшөө сонирхолтой юм ярмаар та нар ирж өгөхгүй. Тэгэхээр одоо ямар ч арга алга. Эргэх холбоотой байж маш имийг нарийн сайн судалж, мэдэрч, ойлгож ирж байгаа бөөнөрөө гомдоож болохгүй, гоолж болохгүй, чамлж болохгүй, загинж болохгүй та нар эд амаа мэдэр гэж монголчууд амаа мэдэрэ. Та нар тэр бөөгөл голох юм бол дараагийн хүний хизээч өгөхгүй. Наа бөөтрөө та нар 10 жил явна гэсэн. Тийм учраас бид тэр зүг дараагийн хүн хаа вэ? Дахиж хүн ирэх үү? Тэр хүн хайцын эцэг битгий үнийг шалаад бай. Хайцын тэр хүн чинь та нар олоолаа ерөнхийдөө удмын хүн бууж хахад настангууд ихэлж очдог. Настан хүн чинь настан хүнтэйгээ л уулзах гээд идэв штэ. Залуучуудтай уулзах гэхээр нэг тийм нарийн ширийн залуучууд одоо асуултанд хариулж мэддэг учраас бүх насныхан хүндэтгэл үзүүлж айл айлээс хүмүүс очиж уулзах ёстой. Хүндэтгэл үзүүлэх ёстой. Тэгжээж та нар тэнгэрийн энэ өвдөөцийн чинь зан үйлүүд тэгшэрч танаа аж амьдрал тэгшэрч шал өөр явах юм. Та нараас улбалаад амьдрал чинь тэр бөөг авцараа тэгшэрдэггүй, болдоггүй, ерөөсөө өөдөлдөггүй, бөө болохгүй нэгэд. Бөөдөө биш ээ. Та нарт байгаа даа. Та нар яагаад наад хүнийг ажлыг хийхгүй голоод байгаа юм бэ? Та нарт их хүчээр байна. Хүн алдааг өөрөөсөө л хай. Бид нар нэрээ юу хийгээд байгаа вэ? Бид нар яаж харьцсан бэлээ? Тэгээ энэ талаараас ирж нарийн мэдээлэл зөвлөгөө авч болно. Тийм учраас мөг тэнгэрийн хүчтэнгүүд тэнгэрт маш их одоо завгүй штэ ерөөдөө. Тэнгэрт маш их завгүй. Тэр болгоно нааш ирэхгүй харин та нарын зүүдээр багштайгаа холбогдох тоолонд, багштайгаа ингээ уулзах тоолонд та нарын зүүдээр л ирнэ. Та нарын зүүдээр таныг тоогоод чамааг тоогоод тэнгэрээс ирж яхад
та уурлаад, уцаарлаад хөөгөө загнаа явуулчихва. За тэр чинь л хамгийн муу шүү. Муу. Тийм учраас гомдсон гомдлоо хурдан гаргаараа гэдэг байгаа чинь тэр гомдсон гомдлоо та гаргаагүй бол зүүдэнд ирж байгаа хүнтэй тэрсэлдээд идэг байхгүй юу. За бүгдээрэнд нь орой минь. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан амарч гин үү? За орой минь бүгдээрээ нэрээ хэлээд амтгаануудаа уучаараа бүгдээрээ. Та нар ерөөд юуг ажиглаалаарэ? Гятуудыг ажигл, орсуудыг ажигл, төрөлж яага багсаад байна гэдэг айгаад байгаа байхгүй юу? Хүн ам тэр олон сая хүнтэй яагаад тэд тэрэн дээр ач холбогдоод ингээд эмзэглээд айгаад байна гэж бодож чинь та нар. Шинэ нэрний хүүхдүүд онцгой авьяастай шидтэй хүүхдүүд ирж байгаа. Шинэ нэрний хүүхдүүд. Би хэлж шít 23, 24 оны хүүхдүүдээс 25, 26 оных нь их шүү хүчтэй орж ирж байгаа. Маш хүчтэй. Дараагийн чиглүүлэх, дараагийн залгамжлах, дараагаа тэдэртээ нийлж эвсэж оройн дээр гайхамшигтай үйл хийх хүмүүс ингээд араараас цувж орж ирж байгаа ерөөдөө маш ихээрээ. Эндийг бид нар гидсэнд нь олсон цагаас л ингээд энэ дотор цовоогоо ичж байгаа байхгүй юу? Өнө гарan гартлан л ажил хийгээд завгүй ажил хийж энэ тонгочод ажил хийхгүйсэн хортлого өгөөсөө тун хэцүү байна гэдээ баг нэг тэр хүсээгүй хүүхэд бас хийвгүй дээ. Өөрөө хүсээгүй байж хагаад хүүхэдтэй болцсон. За хүсээгүй хүүхэд бол таныг өстө маш их зовоондоо харин чинь. Ээжийн эрчим энерги, ээжийн сүнслэг төвшин, ээжийн хайр, ээжийн дотоод мөн чанар, ээжийн үнэн үг царай бүх юм хүүхдэд маш их хамаарна. Энэ гидсэн дээрээ гараа тавиал хүүхдтэй ярих, миний хүү яач вэ? Ээж нэг ажилтаа байл өнөөдөр жоо ядраас нь удаан суусан уу? Яаж чинь яамаар байна? Уучлаарай. Хүүхдтэй маш их ярих хэрэгтэй. Хүүхд бол ижигээл ярилцахыг хүлээдэг. Хүүхэд энэ дотор доор чинь хүүхэд хөдлөөд энэ дотор нэг хүүхэд нэг ажиллаад амьд биш таныг одоо сонсох гэдэг шүү. Ерөөс энэ хүүхдтэйгээ ярихгүй. Зангираадах ядаргаад ёо яа гэм ёо ингэж тахын тэгээд тахын гэл ингэ ярдглаа да гэдэг хасаш нөгөө хүүхдээ энэ хүүхдийг та олсон танд илгээгдэж ирсэн та асар өндөр хариуцлага хүлээх ёстой. Та нөгөөдөөс уучлалт гуйх ёстой. Энэ хүүхдэд хайр илэрхийлэх ёстой. Тэгээ энэ хүүхдэд маш их цаг хугацаа гаргах ёстой. Адаглаад ингээ ширээний ард ингээ тонгоо суудгүй жирэмсэн хүн ингээ тонгоогоо. Хүүхэд гидсэн дотор нэлээ ийм орон зайд хүүхэд одоо байх ёстой. Тонгонгууд орон зай ингээ багасчдаг ингээ багасаад идэг. Ийм жоо орон зай дотор хүүхдээ өнхрөөд нуруу тэнэлж чадах уу? Та нар боддоо ингээ дээрээс нь дараалал ингээ тонгоогоо дараалал. Чэжээр ингээ дараалал. Хамгийн буруу. За жирэмсэн үний талаар дараа одоо жич өөрснөө хүрээд ирэхээр өөрсөнтэй амжилж ярихад надад айгүй амар идэв. За нийтийн сэдв рүүгээ л орё. Ерөнхийдөө ингээд тэнгэр хөвгөлтэй монголчуудыг тэнгэр маш их харж гин, хүлээж гин. Цаанаасаа одоо бид нэг ингээд тэнгэр хөвгөлтэй төрцсөн юм чи яах вэ? Энийг ямар ч арилах арга байхгүй. Цаанаасаа сүнсний төвшин өндөр, энерги эрчим өндөр, оюун санаа өндөр, хөх толбон одоо чадамжтай, мингэн чадамжтай, өгөгдөл нь хүчтэй. Тэрийг ерөөсөө өөрийгөө мэддэггүй, ойлгодоггүй. Тэгээ сэрэж одоо ойлголцож чаддгүйгээсээ та нар ингээд нэг хоосон гэдэг нэг мэдхгүй яагаад байгаа юм бол мэдхгүй заслаа хийлэгдсэн юмсан яатсан ламаар заслаа хийлэгдсэн номоо уншуулсан гэж яваад байгаа хөө нөгөө ламд найцсан. Лам таны юм хийчдэг гинэ. Хүн өөрийнхөө юм өөрөө л хий. Таны амьдралд өөрөө л ирсэн шүү дээ. Өөрөө л буцаж явна шүү. Таныг лам чирээд явуулахгүй ш. Гүтлээ явуулах юм бол лам үгүй ш. Ламаар заслаа хийлэн гэж ярьдیں۔ Бүх юм хоорондоо уялдаа холбоо учир занчинтай байдаг. Тийм учраас байгаль хангаатал хийгээ аргадаж, газар шороогоо аргадаж, салхи одоо бүх юмаа аргадаж эмэгтэйчүүд нь ерөөхдөө маш их өрөөж бодлороо шүү дээ. Бодлороо үгээрээ л өшөө би энэ амрах гэж ирсэн, ээжиндээ ирсэн, хадминдээ ирсэн, ахындээ ирсэн гэдэг хэлнэ. Өшөө ингээд ирсэн учраас хэлээгүй ингээд санаандгүй ирсэн надыг өшөөгөрөө гэж хэлээ. Тэгээ байгаль хангалтын өшөөгөрөө энэ байгаль хангалттай хайртай, дуртай, газар шороондоо дэндүү хайртай, сайхан ургамал дээр үед гардаг тэр олон төрлийн эмийн ургамал
тэр олон төрлийн цэцэг жимс, тэр олон төрлийн ан амтэн жигүүртэн, тэр олон төрлийн юмуд хайцсан бай одоо. Та нарыг баг байхад энэ ой мод, энэ лагран байшин цэцэрлэг ямар үзэгсэлнтэй, ямар гоё байлаа. Одоо зүгээр халдсараад ирэхэд олигтойч зүлэг урахгүй тий одоо малын тоо гисгээд одоо ирэхэд мал бэлчээрлэх өвсч гэсэн одоо газар иргэн сэрэхгүй эвгүй өрөвдмөр ш мал идэх юм хомстоод малын ингэж хэмжээтэй ингэж өсгөж болж байгаа юм уу? Тэгээ малын хэмжээтэй өсгсөн хэрэг гадаадад экспортлоод ард түмэндээ болохоор ингээд нөөшлөөд ингээд махныхаа үнийг ингээд хэсгээд ахаар чи энийг одоо тэнгэр харж байгаа ш. Хаана бүх юм хариуцлага, бүх юм тэнгэрийн анхаарлын төвд байдаг шүү ерөөдөө. Та нарын одоо нүдээр, та нарын уур амьсгалаар, та нарын дохиогоор байгаа орчныг шууд тэнгэр мэдэрчдэг. Хүсэн өсөөгөө таныг хүсэн өсөөгөө шууд мэдрээд хүлээгээд авчдаг учраас байгаа газраа их зөвөр, их одоо ийдгээр сайхан тайлбарлаж, учирлаж сайн дээш нь хэлж байгаараа. Ни алангуй орой орондоо ороод унтахтаа өршөө өвдөөцсөн охиныгоо өршөөгөр охин ингээд нэг ийм учир байна. Нэг ийм болох гээд байна. Ийм болоод өнгөрлөө. Энэ дээр нэг ингээд өгөрөө тэгээд өгөрөө хангаатлахыг нэг жоохон ингээд байна. Жоохон хур хэрэгтэй байна. Манай газар шороо ингээд мал аж ахуйн ингээд байна. Ерөнхийдөө хүн хов хүнийхээ имийг өөрөө имийг та өөрөө л хий, өөрийнхөө төлөө та өөрөө зүтгэн. Таны зүтгэл хэрэгтэй болохоос ш. Яа тэнч хүнээд номоо уншуулсан. Болцсон гэд ингээд явж идэв юм биш шүү дээ. Бид нэр бүгдээрээ цувраа тэнгэрийн орн руу бүгдээрээ явна. Язгуур тэнгэр рүү хүний сүнсэл явдаг махан би чи хөрш орондоо оршин шүү дээ. Сүнсэн би чи тэнгэрийн орн руу явна. Тэгээ тэнд чи сүнсний одоо ертөнцид очиж дахиад дараагийн амьдрал тэнд үргэлжлэнэ. Тэр айгу гайхамшигтай амьдрал. За тэгээ бид нар энэ гоо шинэ иргэний хүүхдүүдийг хамгийн авах хэрэгтэй байна. Бусад гятууд, солонгосууд, японочууд төрөлд багасчлаа гэл ингээд төрөөд өгөөч гэл ингээд хүүхдийн тоо нэмээд байгаа чинь гайхамшигтай хүүхдүүд ирээд мэдрээд ш. Мэдэрдэг учраас тэд нар ингээд төрөлтийг бий болгох гэдэг ш. Манайхан болохоор тэр төрөг мөр хамаагүй нуулаасаа мэдэрдэг. Илүү их манай монголчууд тэнгэрлэг оршихуйтай, тэнгэрлэг өгөгдөлтөө учраас тэр талын мэдээл монголчууд илүү их давмгаа байх хэрэгтэй байхгүй илүү их давмгаа. Тэд нар бидрээс илүү их давмгаа мэдээлэлтэй учраас хүүхдүүд хэрэгтэй байна. Тэгээ одоо 20 жилийн дараахыг одоо харчаад ер нь ажиллах хүчингүй боллоо. Хүн амч ерөөдөө цөөрлөө гэдэг утгаараа оровт хийгээд ш. Хүний оронд ерөөдөө оровт ажиллуулчдаг. Ерөөдөө оровтыг бүх юм автоматжуулаад ингээд бүх юмыг суулгаад. Тэгээ шинжлэх ухаан хөгжин гэдэг нэг талаараа сайхан давуу талтай гоё боловч цаагаараа хүний ухамсар оюун санаа ингээд ороотоос долоон дор болцсон ажил хий, хөдөлмөрлийн амьдрий, өр хүүхдээ гаргая, өсгий, зөв болъё гэж ерөөхдөө бодохгүй дээ жоохон харамсалтай. Дэндүү харамсалтай. Тэгээ тэнгэр оршихоо бол тийм гайхамшигтай. Тийм учраас одоо чон мал алж болохгүй, хамаагүй мал алж болохгүй, нараатан жигүүртэн алж устгаж болохгүй, нохоо муурыг бас хамаагүй алж болохгүй, хамаагүй нохоо мууртай хамт амьдарч болохгүй цэртэй. Хүний ертөнц амьдрах ертөнц өөр, амтан араатны амьдрах ертөнц өөр шүү. Тусдаа ертөнц шүү. Одоо чи юу вэ? Хүн болгон муур тэрвэл гадныхан шиг их юмараа гайхуулжээ. Муур тэрвэл нохоо тэрвэл чи юу вэ? На үрээ тэрвэч. На ичцээгээ тэрвэч. Хүүхдээ тэрвэч. Та үрээ тэрвэх хэрээр танд дараа удамд агуу хүүхдүүд ирнэ. Нохоо муур тэрвээ танд юу ч хийхгүй. Хүнээс хүн рүү энерги, эмээгээс октод руу, өвөөгөөс хөвгүүд рүү энерги ирчим сүнсний бүх мэдээлэл өөрөө энд дамжиж. Монголчууд халуун цустай учраас аанда явчихна. Аанда мэдээлэл ерөөхдөө цагаан сараар ингээд золоход энергийн одоо сүлжээнд маш хүчтэй ордог. Тэгээ хүмүүс багшаа золгосон биш аюух бие өвдлөө. Үнэрлэх амтлах хэрэгтэн алдагдаад ороод иржээ. Зарим нь айлд очсон биш хордлогонд орчлоо. Зарим нь хэдэн өдөр гидс өвдөж хөвтлээ гэдэг чинь өнөөдрийн монголчууд гэртээ маш их зул барьж байна цагаан сараар. Зул гэдэг чинь чөтгөрийн дуудлага зул. Өнөөдөр
гандан бас зул асаахаа болцсон билээ шүү. Шар тусах зул асаахаа болцсон байлээ. Яг бол өнөөдөр чөтгөр гэдгийг багш нь бараг 10 хэдэн жил ярьж ин дөө. Энэ чөтгөрийг өнөөдөр ламнар устгах чадахгүй шүү дээ. Та нараар л устгах гэдэг байгаа байхгүй юу? Та нар ачиж өөрснөө ихсгсэн, та нар өөрсдөө л устгах гэдэг утгаараа ярихгүй байгаа. А уг нэг өгн ламнар өгн устгах хэвээр өөрснөө илүүх одоо баяжуул итгэвчүүлснээрээ. Тийм учраас зул их барьсан одоо айлууд хийс үсэгтэй. Хийс үстэй айл руу орохоор за тэгэл нөгөө өөрийгөө цагаан сараар айлд ороод бие өвдсөн, хордлого авсан, үнэрлэх мэдрэмж, амтлах мэдрэмж муутсан байхгүй болсон хүмүүс ерөөхдөө өөрийнхөө нэр ирчим өндөр байна гэж бодчих. Тэр сүнсний төвшөнд муу сүнсний төвшөнд орсноороо та өөрчлөлтөн тэр нь зохигдож гин гэсэн. Та зохигдсноороо тэдний хамаг имийг устгаад гэрийн цэвэрлээд гарч гин гэсэн. Та асар том буй хийж байгаа. Яг ийм хүнд тэр айл хүндгэл үзүүлж асар том бэлэг өстой. Гарын цайх өстой. Хоосон гаргах юм бол урууданд оройтно. Ламаас илүү наад хүн чинь заслын үн явж шин. Танай имийг бараг өөрөх энерги засаа юм чи дайгаад аваа гарчиж гин гэж. Тэгэл ойлгож байгаа. Монголчууд тийм хүчтэй арт юм. Маш хүчтэй. Тэгээ монголчуудыг бие биентэйгээ хамаагүй битгий гар бариараа. Цагаан сараар бол зөвөр ахмадууд ингээд доор хувцастайгаа ингээд тохороос нь жоохон ингээд юунаас хөндөй өргөөл ингээд жоохон ёслоход яг хоёр алга нийлж барьж болдоггүй. Энэ хоёр алга бол цаанаасаа хоёр талын удмын мэдээлэл өгсөс хоёр алгыг хизээж хооронд нь ингэж барьж болохгүй. Асар хориотой болохгүй. Хоёр жирэмсэн ээж хоорондоо гар барихад хүүхэд солигдно гэж боддоо та нар. Энэ зөвхөн монголчууд дээр гардаг шүү. Одоо чи энэ монголчууд гэлтгөө ер нь дэлхийн ертөнцид бас өөрчлөлт цаагуур ороод байна. Их адилтгад юм гарч ирээд байна. Багшны ерөөдөө ганцхан монгол биш би ч одоо гариг ертөнцийн бүх юмыг мэдэрч одоо дээрээс янз янзын асуулт болгонд дандаа хариулт өгөө сууж идэг би өөрөө. Одоо миний ажил юм да. Тэгээ би өнөөдрийн одоо эмэгтэйчүүдийг жирэмсэн хүн хоорондоо гар барихгүй, жирэмсэн хүн хоорондоо зэрэгцэл суухгүй хамгийн хориотой болохгүй шүү. Одоо энэ талаар тэр жирэмсэн хүмүүстэй л багш нь яриа. Монголчууд хоорондоо хамаагүй бие биетэйгээ гар барихгүй. Нэгсэндээ энергийн солилцоогоо өгөлдөж авалцаад байна гэсэн үг. Тэгээ та багшаастаа айгүй хүндэрчлээ, бие хүндэрчлээ гэдэг. Тэгээ үзэхээр энерги юм цохогдсон байдаг. Та нар идэж уугаа ширээний наан цаана хэдүүлээд 4-5 удаа ингээл өөдөөс хараалan кофе уугаал виногоо суудаг штэ. Тэгээ суугаал буу алдаа сууж явахдаа л бие биенийхээ энерги цохогдчих биш. Сайхан сэтгэлтэй хүн бол маш хурдан өвдөн, толгой хайргаал, дотор муухай хайргаал, хил ам бадараа, чиг шуугаал. Нэгдүгürt эрүүл мэндийн шалтгаанаар та өвдөж байгаа. Дахин давтан өвдөд байвал нэг хэсэг тэгж яагаад ингээд 50 болчдөг. Дахин давтан ойрхон өвдөд байвал та давхар энерги цохилж гэсэн. Яг бол урдчин сууж байгаа хүмүүс сөрөг энергитэй хүмүүс учраас тэр сөрөг энерги нь та зохигдоод айгүй бичим муудна гэсэн. Ерөөсө тэгэл ойлгож байгаа. Ерөөхдөө хүний энерги. Монголчууд өөрсдөө сүнсний энергийн маш өндөр төвшний хүмүүс ерөөсө тэрийг одоо хүртэл мэддэггүй, ойлголцдоггүй, тэрийг хуваалцдаггүй, тэр талаараа асуухгүй байгаадаа та нар ингээд амьдралаас сайн сайханаас хол хоцроод байгаа байхгүй юу? Багшаасаа илэн далангүй асуулт суралцаж болно шүү дээ. Би араасаа олон хүн сургая. Та нарыг хүлээж ин хурдлаач зүйдээ манад гараад ирэх шиг хэлээд байгаа шүү дээ. Тэр монголчууд тийм гоо цэвэрчсэн монголчууд яс сайтай, цус сайтай, хөх толбон дандаа ирлэгдэж хурцлагдаж явдаг. Өглөө болгон ургах нарыг харж ихсэж өглөө болгон ургах нараа хараад өглөө болгон аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй заавал аавын нэрээ хэлжээ. Тэгэхэд танд тэр өдөр гай ирэхгүй, аюул ирэхгүй. Та ихтгэлтэйгээр тэр нар руу хараад гоё нэрийг гоё хэлж шин. Өнөө нэр хэл гэсэн зөв хэлхээс гээд ингээл цэхэлцэл ингээл хажуудлаас ингэж болохгүй ш. Та бүр яг цэх уртаас хүнтэл үз. Та хүнтэй мэдлэгтэй уртаас хараад нэг гоё мэдлдэг шиг гариг ертөнцийн байгаль хангаатал хийдэг хүн яг зүрх сэтгэлээрээ та ижээ автагаа ярих гэж байгаа аюу хүндэтгэл үзүүлж бүр дотроосоо бүр тийм хүндэтгэлтэй хандаж сур. Тэгжээж та Тэнгэрийн орны
даалгаврыг та гүйцэтгэж гин гэж өөрийгөө бод. Энэ чинь нэгсэн та нараас гарч байгаа хичээл зүтгэл, та нараас гарч байгаа бас нэг даалгаврыг та давж гин гэсэн үг шүү. Нэг хайнга байх юм бол та алдаал гин гэсэн. Танаас юм холдоол гин гэсэн. Сайн сайхан холдоол гэдэг. Найзууд холдоол, найзууд гээгдээл. Тэр хүн үнэхээр сайныг дагаж, сайнтай нөхөрлөж, сайхныг сонсож, сайхантай нийлэх хэрэгтэй. Дандаа сайхан дуу сонсох хэрэгтэй, дуу хөгжим сонсох хэрэгтэй. Сайхан газараар явах хэрэгтэй, сайхан найз нөхдөд хавьяа сайхан уулзаж нөхөрлөх гоё шүү дээ. Тэгээ хангаад дэлхий байглаасаа харагдаж одоо бүгдээрээ газар шороогоо сайхан цэвэрлэж, хажууд байгаа гол нуур, булаг шандаа бүгд цэвэрлэх ёстой. Байгаа орчныхоо бүгдийн цэвэрлэл. Энэ эмэгтэйчүүдээс энэ цэвэрлэгээ, арчилгаа, тортлогоо, усалгаа бүх юм эмэгтэйчүүдийн ажил шүү. Аргадах, цэвэрлэх, өрөөх, татах, дуудах, эвлүүлэх, нийлүүлэх эмэгтэйчүүд хийх юм ажил юм цаанаасаа. Тийм учраас хаврын цагтаа газар шоргоо гоё янзалж, хүүхдүүдийнхээ гიშгэх газрыг ариулж, сайн зүлэг тарьж, цэцэг тарьж, өнөөдрийн гоё хүүхдүүдэд цэцэг ингэж ургадаг, өвс ингэж ургадаг гэдэг бүр амьд байгаль харуулж байх тусмаа хүүхдийн нүд баярлах гэмээн та тэнгэрт их том үнэлэмж аавна гэсэн. Таны над хийж байгаа хичээл зүтгэл, тарьсан цэцэг, тарьсан ургамал, тарьсан одоо сонгон ч гэж болно шүү дээ. Тарьсан бол амьд байгаль болгоно шин тэнгэр таны нүдээр, таны дотоод сэтгэлээр аяанда дээрээс харчдээ. Их гайхамшиг гэж бол үнэхээр та нарын хажууд бүх юм байдаг учраас бид нар тэрийг мэддэггүй, торддоггүй учраас, ойлгодоггүй учраас. За могоо хэмжээтэй гарна, зараа хэмжээтэй. Ер нь дэдэ багш нь тэнгэр бол бүхий л амьтдыг дуудаж байна. Одоо орчлын ертөнцийг дахиад бас өөрөө сэрэх гэж байна. Тэгэхээр төрөл бүрийн амьтад гарч ирнэ. Тэр болгонд айд сандарч очиж нуугдаж яаж болохгүй. Та зөв энергитэй, та зөв сэтгэлтэй, шуналгүй, атаархалгүй, хар сэр байхгүй, гомдолгүй тий. Ой зөв хүнтэй ямар ч амьтанд таарсан таныг ягч. Таны энергийг ирэхдээ амьтны нүд таны нүдийг хараад уншичдаг шүү дээ. Ямар ч амьтан таны нүд рүү хараад таныг одоо шууд уншина. Хүүхд ч гэсэн таныг шууд хараад нүдийг ч хараад уншина. Энэ манай Монголын агаар, манай Монголын газар шороо тэр чи биелж энергийн цөм гэж хэлж байна. Цөм. Тэм учраас гадныхаа ирж Монголын энергийн цөм дээр гიშг тэд нар эрчим энерги сэргээгээд байна. Цаадуучин бас цаагаараа бидрээс илүү гариг ертөнцийн байгаль арчилах үе, ургуулах үе бүх талын мэдээлэл арай л жоохон хэдэн үе илүү байна. Тийм учраас дордороо жоохон хичээж өөрийгөө одоо гололгүй, өөрийгөө жоохон хөгжүүл, дутах юу аах хөгжүүл. Тэг янз янзын амьтад ирнэ. Янз янзын амьтад одоо сэрнэ. Хуучин байсан бүх байсан одоо юунуудыг бүгдийг одоо эргээ сэрэх гэдэг тэнгэр хангааллын нэг талаараа гоё ч юм шиг, сайхан ч юм шиг гоё санагдаад байгаа. Тэгээ дөрөв үлрэлтээ одоо багш нь самар идэж байна. Одоо өөрийнхөө манай Монголын боргоцооны одоо самар. Тэгээ тэнгэр бол ерөөхдөө самарл нэгдэг. Одоо амин дэм юм да. Тийм гайхамшигтай одоо боргоцооны самар. Тэгээ ерөөхдөө Монголын байгаль өөрөө тэр чигээр хамгийн дэлхийд эко. Тэнд ерөөхдөө гологдож байгаа юм байхгүй. Яг арчлаагүйгээс зарим одоо гит их одоо ургацсан нэгсээд одоо юу гэдэг насжилт нь одоо нэлээ өндөр болцсон модзууд юм дээрээс харж ийн хаж бүгдийг мэдэрч чинь газар шороо гэж бүгдийг нагаа бэгөө та нараас илүү мэдэрч юм аа. Ерөөдөө би та нарын явсан мөрөөр та нарыг чинь цуг дагаж аваад бүх юм чи шинжээл тэнгэр мэдэрчдэг байхгүй. Тийм гоё. Тэгэхээр та өөрөө нэ агаарлаад явж байгаа хэрнээ өвгдөөцтэй тэнгэрийн өвгдөөцтэй бүх байгаль хангаатлыг та өөрөө биеэрээ таниулж гинаа л гэдэг ихэд өөртөө жоохон ихтгэлтэйгээр нүүр бардам чээж тэнгэр байгаль хангаатлыг гой хар бараа юм өмсөхгүй ирээ юм өмсөхгүй цулган өнгийн зөөлөн дулаан завсрын гой зөөлөн өнгийн өмсөөд явах тусамд өвгдөөцүүд их орж ирдэг. Хитрхи хар бараан, хитрхи хар ирээ юм өмсгөр тэнгэрийн өчтөнгүүдийг ирээ өнгөн, бараа өнгөн тэм дуртай биш. Бэлгийн багш нь одоо хар өнгө рүү оруулж байгаа. Ирээ өнгө рүү оруулж байгаа. Яг гэвэл та нарын хажууд байгаа энэ олон бүгж төрүүдийг олон жил одоо хамт байгаад байгаа явж өгдгөө, салж өгдгөө
ажлын байран дээр байдаг, орон сууцнд байдаг, балкон дээр байдаг. Энэ олон юмнуудыг чи явуулахын тулд багш нар баян хар өмсгөр би их тавгуутаад байна. Би өөрөө бас өдрийн цагаар олон хүмүүсийн имчилгээ хийдэг учраас шууд хар өмсчээр харын сүнсүүдтэй одоо дайтахад маш их ядардаг. Тэгээ би хилээд одоо хар биш бор ирийн юм их дэндүх өмсөж байгаа. Хаяа бас шаардлага гарахаараа энэ лайв хичээл дээрээ бас 90 өнгийн юм өмсөж суудаг шүү. Та нар тэрийг ойлгоорой. Ягаад гэвэл тэнгэрийн өвчтөнгүүдийг бас доороос нь бас өөрөөхөө өмсөж байгаа юмыг бас дараа явахдаа би ийм юм өмснө гэдэг утгаараа юм өмсөж тэр дурчилж харуулж ин гэсэн үг байхгүй. Ерөөдөө багш нь улиралдаа сар тэнгэрийнхаа даалгаврыг маш их хичээж нэг онц сурлагтан л явахыг хичээдэг, онцоо алдахгүй байхыг хичээдэг. Тэдний итгэлийг алдахгүй, сэтгэлийг алдахгүй байхыг хичээж явдаг. Тэгээ араасаа бас та нарыг бас багшийнхаа араас хүн болгон бас тэнгэрт итгэлтэй, тэнгэр шүтдэг, тэнгэр ойлгодог, агуу эмгтээчүүдийг бас төрөөд ороод ирээсээ төрж гарч ирээд багштайгаа эвлэлтэн хийлээ. Багштайгаа хамт лекц хийгээд ингээ гадуур явж болно ш. Албан байгууллагуудад бас лекц өгж болно. Найз нөхдөд цуглуулад лекц авч болно. Хамт олноороо лекц авч болно. Ах дүүсээ цуглуулад нэг дөрөв цуглуулад лекц авч бол 5-аас дээш хүнд лекц өгдөг. Тий. Та нарын одоо юунд хариулахад бэлэн. Тийм учраас бүх талын сэдвээр багш нь ярих нээлттэй. Тийм хаалттай сэдв гэж ерөөдөө байхгүй. Бүх талаар одоо ярьдгаа л гэж хэлье. Одоо энэ бол одоо миний ярьж байгаа энэ цаг бол нийтийн цаг учраас энэ дээр одоо цаг одоо насны хязгаар байхгүй. Илүү өсвөр насны хүүхдүүд ганц бие одоо залуучууд одоо оюутнууд их орж ирдэг учраас бас тийм хамаагүй юм бас одоо амьдрал үзээгүй хүмүүстээс хамаагүй юм дуулахмгүй санагдаад зарим юм багш нь тастаад яриад байдаг та нар жоо ойлгоорой. Тэгээ халуун цэст монголчууд та нар халуун байж чадчихээн үү? Хөл гарчин байнга халуун уу? Халуун цэстаа цус чинь халуун байхаа та зүгээр нойр зүгээс өлхөн хурдан байнга байна гэсэн. Тийм учраас хөлнөөсөө даарах би чинь арцагаал явал үргэлж халуун бүлээ усанд хөлөөдөр байнга хөлөө илжээ. Хөлний цэгийг байнга ажиллавал илүү их одоо хол байгаа хүмүүс тэгээл зүгээр ядаргаагаа илүү сайн ядаргаагаа тайл нар харсан бол орой сар их хар оддыг хар ерх нь орчлын ертөнцийн толгой дээр чинь байгаа болгон чинь илүү хүчтэй амилгаатай. Та лам харахаас хэрүүлнэ нар сараа хараач. Ламаас танд юу ч ирэхгүй, лам юу ч өгч чадахгүй, сэргийж чадахгүй. Зүгээр нар сар бол тань зүгээр л танаас мөнгө авахгүй зүгээр таныг зүгээр харахад л тийшээ сэтгэлээ нээхэд л тийшээ хэлэхэд тийшээ гуйхад л үнэхээр шаардлагатай. Яг үннээ хэлж байгаа мөдөс нь тэд нар мэдэрнэ. Тэгэл майл хийдэг байхгүй. Майл гэл хурдан ирдэг ч юм биш. Бас хугацаатай шүү. Тэрийг та нар жоо төвчээртэй үл ирэхгүй юм байл л шүү. Тэгэл уурлаад байвал яг ирэх чахтан тэгээ уурлцгаа тэгэл харьцдаг. Ямар энд хугацаа гэж байхгүй манай монголчуудад. Тэр яагаад хугацаа өгд танаас олж хугацаа өгöd. Та нөгөө сэтгэлийн гомдоо гүцэд тайлаагүй. Нөгөө шаналлаа тайлаагүй. Одоо бол гомддог. Одоо бол хаарддаг. Сэрддэг. Одоо шуналтай. Муу юм та өөрөөсөө гаргаагүй бол танд юм тийм яараа ирдэг юм аа. За тэгж ойлгоор. Бэлгийн башаага эмчилгээ аваад хажууд ирээд явж байгаа тохиолдолд янз юм асууж болно. Зөвлөгөө авч болно бас. Эмчилгээ авах явцдаа. Болон цаг ашиглаад. Болж үл би таад бас юм сэтгэл зүйн зөвлөгөө яг өөрсөн чинь тулгамдсан янз юм зэрэг шулуун одоо нууж хахан байхгүй хажууд хүүхдүүд л байхгүй багш нь яриад ирэхээр бас 10 жилийн хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд байж хаад янз юм яхад бас хилэмгүй санагддаг. Тэрийг та нар бас ойлгоорой. Хүүхдийн дэргэд юм янз элдв бусын асуулт янз юм би бас хариулж чаддаггүй. Одоо нэгсэн хүүхэд тийм амьдрал үзээгүй янз юм сонсох янз юм харах чинь цэри усанд ордог болохгүй. Тэр та нар хүүхдийнхээ дэргэд хэрүүл уруул хийж зодоонуудаа хийж ээжийн гутааж аавын гутааж ахагчийн гутаанд оромж хизээч болохгүй. Эн чинь л одоо хүүхдэд айгүй муухай дүр зураг харуулж байгаа шүү. Тэр дүр зургийг дахин харах хэрээр хүүхэд үзий ядаад ирдэг. Тэр хүнд гомдоод ирдэг. Тийм учраас хүн хичнээн сайхан танд итгэж таныг хайрлаж
таныг шүтэж явсан билээ. Та тэр муухай арын шин гараад өөрийгөө шууд байхгүй болгож байгаа шүү. Түүхтийн дотоод сэтгэлд. Ерөөдөө муу юм гэдэг аюу амархан, сэтрэн маш амархан. Хүний сайн юм ундрна гэдэг тийм амар над чиг ингээ элен далангуу хамаг юма заагаад хилээд өгдөг хүн цаан чи ховордоо хүмүүс сайхан юм хуваалцахгүй. Чон хуваалцалж төлбөр мөнгөө нэгж байгаа. Төлбөртэй юунд ороод ир гэж байгаа л. Гэтэл чи юуийн төлбөрсөд идэв? Нийтийг бол нийтийнх гэж болдгоо юм уу? Ахын аваад авахгүй л өстэй. Үзэх нь үзээд үзэх нь үзэхгүй. Дахан дагаад дахгүй л өстэй. Төлбөртэй байсараа яах гэдэг. Бид тийм хийж байгаа хориотой гэдэг одоо тэнгэрт бол тийм учраас Монголын ард түмэн ерөөдөө дээрээч гариг ертөнцийн газар доорооч маш гэрчим энерги газрын гүнд маш гайхамшигтай юмнууд энийг хөндөж сэндэж өгнө болохгүй цэр ёсонд ордог. Энэ гол горих усыг бас хааж боож яаж ерөөсөө болохгүй мод шугуу энийг бас хамаагүй тайрч яаж болохгүй яг хоо жоохон засвар хийж янзлах юм байна л да. Гэхдээ учиргүй одоо сүйтгэе шатаагаад яаж бас энэ бас цэр ёсонд ордог. Монголын байгалийн нь харин сайхан тордож сэргээж засах янзлах юм бол байлгүй яах вэ? Тэгж л ойлгож байна. Энэ жил жоохон бороо хууртай. Ерөөдөө энэ зүүн бас янз янзын юм танарт харагдах байх, танигдах байх. Ус ихтэйч үлрэл байгаа, ус багтаач үлрэл байгаа. Гэт халахч үлрэл байгаа, хураагч үлрэл. Ерөөдөө өгсөн бол авдیں۔ Хураасан бол одоо тэлнэ гэдэг одоо орчлон. Тийм учраас бид нар гариг ертөнцийн одоо тэр оршихуйн тэр нууцыг мэдхийн тулд одоо би хэлээс зүүдээ манаа зүүдэнд чи хүн ирээ чамд юу хэлээд байна чамаа нэг тоншоод чамаараа салж чадахгүй байн бэ ирээд байгаа чинь чамд л нэг юм хэлэх гээл чамаар дамжуул нэг юм амсах гал чамаар дамжуул нэг юм өмсөх гээл тэгээд алт харуулад байна багшаа мөнгө аяг харуулад байна гэж чамаа зүгээр алт зүү гэж зүгээр алт гартаа атах гэсэн үг байхгүй яа бол чиний орох үе таалгаж чи нээж өгч байгаа бас дом байдیں۔ Тэнгэрийн хүмүүс ивэ юм тогтохгүй хамгийн юм хаагдадхан цаана байгаа балаа охнууд миний муу охин шарлахад атаархад хамгийн юм жоохон яачудаа тэд нар чинь таныг хинтээ хаана харьцаад өгөө аваа хийгээ ямар яриа хөөрөө болоо бүгдийг дээрээс та нар ирчмээр сонсч идэг харж идэг учраас тэр харуулаад байгаа юмыг та зүгээр л баруун гараараа үргэлж юм хийдэг бол баруун гартаа атгана эсвэл баруун гараар зүүн гараараа хим хийдэг бол тэр хийх хөдөлмөрлөдөг гарандаа тэрийг атгаж унтахад тэгэл болоо. Эсвэл тайлан тэр одоо юм чинь тэр дээрээс дуудаж өгч юм гэсэн үг. Тийм юм эрийг ухаа санаатаа одоо тийм юм хийх юм бол амин талтааш. Алт өөрөө өгөнч аванч. Авна гэдэг ам авна. Өгөл өгсөн шиг өгнө. 9 эрдэнэ дотор хамгийн хүчтэй амилгаатай хамгийн дээд юм нөгөө нь алт. Гэтэ алтаас шунах юм бол амин талтай. Шунах юм бол юг хураа. Тэ бөөнөрөмж хураа. Энэ гал аюулыг бол зүгээр энүүхэнд алтчин цаагаараа байгальд гарахаараа нарыг орлцдог. Бидний биен дээр бол алт чинь бүх юмыг өөрөө орлдог. Толгой эзэн гэж явдаг 9 эрдэнэ дотроо. Тэг учраас зүг өстой хүн зөөхөөс ш хүн болгон алт зөөж болохгүй. Насандаа байгаараа, намбандаа байгаараа, өөрийнхөө одоо мэдлэгт байгаараа, чадамжинд байгаараа гэж хэлдэг. Ягаад ч нас намбан яваагүй, ягаад ч эрдэм ном сураагүй, ягаад ч өөрөөгөө ингэж гайхуулж янз янзын гэтрүүлэн хэрэглэх хэрээр хураагдана. Юм тогтохгүй хураагдана. Юм тогтохгүй. Тэг хүний шунал их хөдөлдөг. Үе энэ алт зүүччихээ гэх хүний шунд хөдөлгөөлөөл та өөдлөхгүй. Гэтэ хүний сэтлийг нэг хөдлөхөөр нэг жижигхэн жохон нэг юм. Хүн харагдах төдий нэг жохон үл ялэг юм байж болно. Төлөөллөд. Тэрээс нэг хүний нүд нь нэг том гайхуулах гэж байгаа юм шиг, эрдэж байгаа юм шиг одоо санаатаа сонсгүй тийм байх чинь тэгэл цаагаараа хорлол. Алтал өхөөч өгнө, авахаач аавна, хураахаач хураана. Байгаль ч гэсэн адилхан шүү дээ. Авахаач аавна, өхөөч өгнө. Ерөнхийдөө авах өхийн цэг гэж байдаг. Тэгээ энийг л бид нар одоо байгалыг тэнцвэрийг олж одоо бүх юмыг цагаан сараач гэсэн өхөндөө өгдөг шүү дээ.
Шаа сонио хүндэс хамгийн мөгөө 50 туучна гэх. Тэгээ танаа гаргалгын үд нэгдэг байхгүй. Яг өхөндөө яна нодлон бэлгийн багтуулцсан гэдэг ингээл энэ жил өгч ийн үгүй штэ. Тэр багтсан өгсөндөө бишээ. Хинд өгч нь хамгийн чухал. Хинд өгч нь. Хамгийн сүнслэг төвшин өндөр, хамгийн оюунлаг, яг эрдэм мэдлэг сайтай, өөрөөрөө хичээж байгаа олон гавьяа одоо бүтээл одоо бүр нийтэд одоо бас нэгэн түгэнд ил нэр хүндэн түгээн тэгж байгаа яг тэр хүүхдийг нэг удаа сайхан баярлал. Баярын сэтгэл дээр нь улам баяр нэм. Тэр хэрээр та өгсөндөө та баярлна, тэр хүн авсандаа бас баярлна. Хоёр баяр нь илгээрээ аз жаргал ирнэ. Шинэ хүн ирнэ. Хаанаас ч ирж болно. Тэгээд үнэхээр манай онд гэдэг багшаа нас явж байна. Одоо нөгөө найсар ингээд байдгүй. Бүгд ингээд дууслаа гэдэг ингээд. Яваа дууслаа гэх гэдэг. Тэгэхээр бид нар тэгтээ. Та өөрөөсөө 5 насаар залуу хүнтэй нөхрөл. Залуу хүнтэй нөхрөл хэрээрээ залуу хүний эмоц, энерги, авьяас, чадвар, үг яриа, ой санамж шал өөр. Залуу хүнийг илүү торд. Тэр хүний алга дэлэг тэр хүнд та алга дэлэг, харамгүй дэлэг. Харамгүй дэлэг тоолонд авах гал, асуугаал, шунаал байвал жоохон зайг авчих. Хэлэхгүйгээр за жоохон завгүй боллоо, уучлаарай гэж жоохон зайг авчтیں 3 сартаа. Тэгээд цаашаа дахиад 3 сартаа тэр хүний байдлыг хянахгүй юу? Зарим хүн авсандаа цаддаггүй. Нөгөө багаасаа дутуу зайтай өссөн, өнчин өссөн. Эсвэл нөгөө жоохон дутуу зайтай гэж байдаг шүү дээ. Багаасаа тийм хүн амьдралд бас нэг цадаж ханд чаддаггүй. Цадсандаа тэгээ юу гэдэг сэтгэл нь ханддаг л гэсэн. Өөрт нь байгаад авчин л ханддаггүй. Тийм хүмүүс юм дийлэнх нь байгаа ш. Тийм хүнд та нар илүү том бэлэг өгчдөг байхгүй юу? Өгөндөө өгөхгүй шал сонио хүнд өгөнгүүт энэ жил юу манайх яачваа. Араараас өвчөө ирээл, араараас гар утсаа хаяал нэг л сонирн болчлоо гэдэг чинь та цагаан сараар буруу хүндээ юм өгсөн гэсэн. Том бэлэг өгсөн гэсэн. Сөрөг энергитэй хүмүүс байдгийг сөрөг энергитэй айгу хор шартай наана нэг хиймэл дөрөсгсөн, хиймэл сайхан ааш гаргасан, худлаагаа инээсэн, худлаа ярьсан, нэг гой хайр төвөөс юм шиг дүр эсгэвч би хэлдэг ш. Гаднаач дотрооч нэг дүртэй бай. Гаднаа хиймэл дүртэй, дотроо алуурч явж идэх байхгүй шулуун болцсон. Тийм хүмүүсийн гар дээр та нар айстай шиг ганц ирж байгаа юм чи өгчөө гэдэг ингээд хамаг нандим өгчдөг байхгүй. Үгүй штэ. Та тэр бэрдэ өгсөй байхгүй юу? Бэрдэ. Бирээн баярлал, хүргэнээ баярлал хамгийн том шагнал. Дараа нь бас жич баярлуулж болно. Жичтэй та хуваараа баярлуулж болно. Ерөөдөө өгөө аваа хаач байж болно. Заавал баяр биш хаач байж болно. Гинти юм чинь хүнд сэтгэлд хүрдэг баг. Гинти. За ээж нэг юм өгнө үдээ гэдэг. Өрчилж хэлчихээ нөгөө хүн юу өгч байгаа юм бол хизээ өгөх юм бол ингээл хүлээлт үүсчихэрэй хэвчээ үү. Тэгж болох. Ерөөдөө монголчууд ерөөдөө тийм гинти юм дайгуу тийм. Одоо юу тийм зүг байдаг. Бид нар өхөн гэдгээ мэдэхгүй ш. Одоо наа чинь ямар олон залуучууд ингэ зүрхээр орондоо л нам зүрхээр ингэж гинтийн одоо ингэ нас бараад байгаа шин тийм одоо сайхан биш. Хүн өхөн гэдгээ мэдэхгүй. Харуулт аавна гэдгийг ч мэдэхгүй. Харуулт гэж ямар өвчин яагаад харуулт ирдгийг ч мэдэхгүй. Сахар гэж яг яахыг сахар гэдэг байгааг ч мэдэхгүй. Энэ бүх тайллыг чинь багш нас ярьж өгөх гээд шүү дээ. Та нарыг ирэхээр та нарыг ирэхээр ярьж өгөх гээд байгаа энэ сэдвүүдийг би ингээд жоохон хилээд хаяад орхиод нь шүү дээ. Та энэ болгоныг та нар наана дэвтэр дээр бич. Багш энэ миний орхисон. Одоо дараа очихоор энэ миний асууна гэд. Та нар асуухгүй би энийг ярихгүй. Би ингээд та нарт хэлж байгаа. Тэгээд та нарт орхиж байгаа. Та нар буцаад энийгээ тодруулаад асуухгүй тэгэл ярихгүй.
Монголчууд өнөөдөр бөөр хамгийн эвгүй байгаа чи бөөрөө л өвтгөж болохгүй. Хамгийн нандин эргэтэн чинь бөөр шүү. Одоо энэ нэгдүгээр эмнэлгийн бөөрийн аппаратанд ямар ихээр орж байна. Одоо бүр залуучж штэ арай хайр юм. Ээж аваас өгсөн энэ эргэтэн системийг та өөрөө хамгаалж, та арчилж, та аргадаж эрүүл энхийг та сайхан хамгаалах ёстой. Тэгжиж урт насны эргэтэн систем эрүүл гэж та урт насалж сайхан үзэн ш. Ийм залуугаас өвдөөд, ийм залуугаас тэгэл аппаратанд орчхоор тэгээ яах юм. Тэг хинээс бөөр гуугаад байгаа. Бөөр ч одоо тэгээд зардаг идэв. Зүгээр өгчдөг идэв. Тэгэхээр хүн орчлонд ерөөхдөө бисэж ховор заяа. Хүн болж ирнэ гэдэг хамгийн ховор заяа, хамгийн азтай заяа. Энэ азтай заяанда хүн өөрөө өөртөө эзэн байгаад, үнэн байгаад, байгаа эргэтэн системээ хамгаалаад Тэнгэрийн орондоо эргэтэн систем эрүүл саруул гоё явах хэрэгтэй. Гоё явах. Та нарыг бүгдийн Тэнгэр хараад хянаж байгаа, мэдж байгаа. Тэр бөөрийн аппаратд орж хизээч болохгүй. Бөөрийг өвтгөж болохгүй. Бөөр юунаас олдгийг олон шалтгаанаас хамгийн наадны шалтгаан та шингийн муухгүй байна. Одоо ч гэсэн та нар шингийн муухгүй тал нь орж иж одоо багшийн ингээд энэ ярихаар ам хатаад байна. Өө би ингээд байгаарсан тэр нөгөө та нарын одоо энэ шууд лайв гэдэг онцлог нь тэр та нарын имийг би татдаг. Та нарын имийг мэдэрдэг. Эрүүл мэндийн талаар ч илүү мэдэрнэ. Өөрөөрөө татна. Тэгээ би ойрхон уугаад байгаа ч тэр хоолойгоо жоохон чиглээд гэхдээ татлаа шурдан хурдан гаргана өөр дээрээ одоо оруулж өөрийгөө өвчлүүлэхгүй. Тийм одоо би одоо цаагаараа чойчтой гэсэн үг. Юу ч нэвтрүүлдэггүй миний би чинь агуу тэнгэрийн чойчтой шүү. Сүнсний төвшин мундаг. Тэгээ багшийнхаа араас одоо сайн хичээл суралцаад энэ гоё эрдэм чадлыг сураад одоо бид сураал явна шүү дээ тэнгэрийн орн руу. Тэгэд ард нь бас нэг агуу хүмүүс бас ингээд бас энийг заад сураад багшийнхаа нүүлийг үргэлжлүүлээд төмөнд яриад ингээд сууж хүн байна уу би та нараас харин бас хайгаад хүлээгээд ш. За бүгдээрэнд нь орой мэд. За амтлагаануудаа уугаад ороо. Монголчууд мал аж ахуйтай ард түмэн. Манай Монголын одоо мал Монгол газартаа л идэшин. Монгол газартаа л өвлжин. Манай Монголын адууг, манай Монголын өхөр хоныг Гятад аваачаа, Солонгосод аваачаа тийм ингээд тэнд идэшгүй, тэнд амьдарч чадахгүй. Яагаад газрын мэдээлэл, газар шорооны өв сурмал гэдэг чинь тэнгэр газар шиг хол зөрүүтэй. Тэр өв сурмалыг тоож идэхгүй. Үнэрлэл хөлөөрөө ч гэсэн тэр хатуу байгаа, догшин байгаа, эвгүй байгаа зэрэг доороо хөлбөрөөл ингээл хаана гიშхүүгээ бүр ингээд байж идэж ш. Тийм хатуу газар. Мал бол тийм хурдан мэдэрдэг. Тэгээ мал тогтож байгаа газар, мал хэвтэж байгаа газар, мал ууж байгаа газар, мал ууж байгаа бол усын нуугаад, мал тогтоод тэнд хэвтэж байгаа бол тэнд одоо гэрээн бариад галаа асаагаад амьдрах. Манай монголчууд агуу гой гүн ухаан биш штэ. Тэнд очиод нөгөө буух газараа бид чи олдог. Багш хаана буух вэ? Аль зүг рүү явах вэ? Надаас асуугнаа нохоогоо гүйлгээ. На адуугаа гүйлгэнэ, малаа гүйлгэнэ. Мал өөрөө мэдэрнэ. Мал өөрөө зүг газрын эдээшээ суучдаг. Хэвтчихдэг. Тийм гоё. Нэгдэ манай Монголын байгаль хангалтын асуултгүй дээ. Асуултгүй. Ямар гятын газарч явж байгаа. Харин манай Монгол энэ гадаадын том дарга нарт дээрүүд нэг адуу өгөөл тэг хурдны адуу гэ бэлгийн дөө тэр хамгийн буруу. Мал бол яг хүүхд чиг. Нутг руугаа хараа дотроо уйлна. Тэгээ доош ший салтаад идэ. Уйлах хараа. Эйгүү өрөвдмөр. Тэгээ тураалтаа орно. Тэр өвс тижил үнэрлээ идэхгүй. Нутгийн зүгрээ харсаар агаал тэгэл өстой. Зогсоор өөх ш. Өрөвдмөр. Тэгээ манай Монголын газар шороон дээр байгаа малыг харийн нутг руу халуун цустай малыг өгч болохгүй. Та өөр хүүхдээ өгж байгаа то ялгааг болчихж байгаа. Тэр манай Монголд эдэрсэн энэ одоо бүх юм гадныханд тийм яг тэнд очиж эдэрсэн дасан ч гэсэн тэнд амьдарч тэнд эдэршиж тэнд өвлжиж тэд
зунжин гэдэг тэр малд тэр усан тэр өвсөн тэр тэжээл нь хоол болдгүй. Тэгэл эзнээ санаал мал бол илүүх нутгаа санд юм да, илүүх нутгаа. Нүг сүргээ сандаг. Мал ч надад сүргэлж явдаг юм ч тийм. Та нарыг ихэхээс илүүх сүргээ тэгэл тэр байгалаа илүүх сандаг. Гадны одоо орны цаг агаар нь хүртэл тийм одоо юу гэдэг тийм нэг зөөлхөн саавн шиг тийм ихүүн хаач тэр ерөөдөө Азийн оронд бүгд манайх л хамгийн тийм сэрүүн уур амьсгалтай агаар нь юм гоо сэрүүн сэвэлдсэн салхитай агаар нь хүртэл гоо салхи нь хүртэл гоё юм болгоно амт нь гоё энэ Монголын юм бол цаанаасаа гоё нэг номерын бүр эко амин дэм гэж шүү дээ байгальд байгаа бүх юм тэр гарч байгаа цэцэг болгон амилгаатай байгаа газар болгоно л ерөөдөө тэгээ тэр гэртээ галаал асаач би хэлсэн шүү дээ багш нь надаа хаа явсан газарнда лаага асаадаг өөрөө ч энерги мэдэрдэг давхар лагаараа өшөө тэр газрыг гоё болгоо тавьчихдаг тийм учраас та нар хаа явсан газараа дандаа лаатагаа явж лаатагаа нөхөрлөж лаага одоо өөрөө эзэн мэт шүтэж итгэж лаага асаах хэрээр та өөрийгөө оройн дээд гэж бодож дандаа юмнаас айж имэж болохгүй дандаа гоё унтна дандаа тайван унтна дандаа гоё эрүүл мэндийн гоё болно дагаад гал шүтсэн нар шүтсэн байгаль шүтсэн юм бол цаанаасаа дотоос сэтгэл чинь дотроос ариусаад ирдэг өөр аяанда яг бол та амьд байгаль бол тэр чигээрээ өсто муу хоол муу эм тэрэнаас дээр тэр агаар цэвэр агаар бол хамгийн гайхамшиг манай Монголын агаар шиг манай Монголын гой байгаль шиг газар ховор штэ маш ховор тэгээ над гятуучээр манай Монголын байгаль газар шорыг хараад бүр амин тэнцээ баг өөрийн болдог бол өмч болгоод газрыг авах гэж улаараад штэ тэнд ч гэсэн өөр монголчууд станаа нутгаа Монгол нутг руугаа нэг хөл тавиад өгөхөөс нь Монгол руу нэг орхосон гэсэн хүмүүс маш их байт юм л шүү дээ. Одоо өөр монголчуудыг бас тэр хамаагүй нааш нь оруулах 20 юм билээ. Тэгэл очихоор л одоо надаас ч юм ста Монголын юм авах гал ингээ ширээн дээгүүр юм хайгаал ингээ. Энэ сур дахиад байна уу ч гэх шиг энэ шагаа дахиад байна уу ч гэх шиг ингээ сурглаад ажиглал тэгээ өрөвдмөр би тэгээ өрөвдмөр хөөрхөдөө. Тэр манай Монголын бүх юм гоё шагаа гэснээс нэрээ айл болгон шагаагаа цуглуулна шүү. Та тогооноосоо гарсан шагаа цуглуулна. Шагаа өөрөө амьтай. Та амьтай гэж бод. Тэгээ дөрвөн шагаагаа дандаа өөрөө орхиж одоо шагаагаасаа хайж орхиж. Тэгээ шагаа буух тоолнд бити одоо уурал, бити дими юм бод. Өнөөдөр гоё өдөр. Гоё бууж ийн гэл. Буусын та мяла. Үгээрээ мяла тэгэл болоо. Үг гэдэг өөрөө тийм хүчтэй. Амилгаатай. Та шагаагаа голоол яваа шагаа танд юу ч өгөхгүй. Тэгэхээр та өөрөө болгосон шагаагаа ямар ч буужсэн. Гоё байна. Зүв байна. Овоо. Мундаг. Овоо шүү гэл ингээл. Ямар нэг урам байх ёстой шүү дээ. Урам. Тэгээ багш нь хол явж сурж байгаа. Хол явж амьдрах гэж байгаа. Хол орныг зорж байгаа. Надаар олон жил одоо имчилгээнд сувилгаанд явж исэн. Олон жил надтай хамт байсан одоо хүмүүстэй багш нь шагаа өгдөг. Өөрөөсөө гаргаж бэлгэнд өгдөг. Бүр амьлуулж өгдөг. Өөрийнх нь нэрийг одоо шагаанд нээсвэж амьлуулж өгдөг. Тэгээ өргөл шагаагаа биетээ авч явж шагаатайгаа өргөлж ярьж шагаатайгаа ойр байгаараа гэж хэлдэг. Та нар ч гэсэн өөрийнхөө шагаатай бол тогооноосоо шагаагаа ав. За тэгээ тэнгэр шүтдэг бол тэнгэрт итгэдэг бол олон айш гаргадаг бол үнэхээр шудраг үнэн бол зөв хүний шагааг би засна. Тэгээ дүр хэсгээс үний бол шагаа засахгүй. Ерөөдөө шагаа өөрөөс эзнийг хураадаг. Яг 9 эрдэнэ шиг. Тийм учраас хамаагүй хүний юм засгаасаа биасаа айдаг. Яг бол нөгөө хүнийг хураагаа арчих. Тийм учраас амьдралд үнэн, байгаа юмдаа үнэн, байгаа юмдаа сэтгэлтэй, байгаа юмдаа жоохон зөв бэ. Тэгвэл танд байгаа болгоомж таныг гоё одоо дасгаж, таныг тойглож, таныг түшиж тулж, таныг илүүх дэмждэг. Та голоол ядаргаатай олигтой буухгүй ингээд голоол гэвэл ёстой хураанда. Та шатна гэсэн үг. Одоо юу гэдэг арилж байгаараа шатах юм, ажиллаараа шатах юм, эрүүл мэндээрээ яах юм. Тэрийг би таашгүй. Тийм учраас ямар аймаг та өөрийн болгож авсан л
өөртөө дасахын тулд хугацаа орд юм. Тэр хугацаанд шагаатаагаас ажиллаж яар гоо шагаагаа орхиолд үргэлж гоо шагаанд байгаа илэмсэг бай. Хүүхд шиг нэг шагаатаагаас яриа шагаасаа гаргадаад бодлоор үгээрээ тэгэл болоо. Сайн атах шагаагаа. Атахад шагаа мэдэгдэнэ. За та нарын зүгээс асуух юм байна уу? Асуулт байхгүй юу? Нэг л асуултгүй хүмүүс үгүй та нар надыг ойлгох юм уу? Ойлгож байгаа бол илүү их асуулт илүү их тамиарэ. За энэ хаврын цагт хаврын тэнгэр доор бид нар амьдарч байна. Энэ 4-р сар чинь хаврын сүүл сар. Одоо гадаа чинь өглөө өрөөдөө жоохон сэрүүндүү байна. Хүүтэн салхитай хаврын салхи бол аюут. Ерөнхийдөө манай Монголын уур амьсгал бол тэгэл зуны 3 сардаа нэг жоохон халаал. Тэгээд энэ сэрүүн үйлрэл нь ороод ирж намартаа сэрүүн, хавртаа сэрүүн өвөлдөө тачхана. Ерөнхийдөө сэрүүн уур амьсгалтай газар хүмүүс ахгүй бид нар яг эндээ дасан зогцсон. Хаврын энэ болсон хитэх энэ хүүтэн салхитай уур амьсгал бас энд албан хүмүүс ханиад төрж хатгаа авч ах шиг одоо өөрсөндөө анхаар. Дархлаа солдраад ирэхэл нойргуудад ороод ирэхэл тэгэл та шууд ханиад төр. Нойргууд. Ерөнхийдөө монголчууд нойр л хамгийн сайн байх ёстой шүү. Нойр хамгийн сайн байж та эрүүл байна гэж одоо өөрийгөө эрүүл байна. Нойр бол өстой толгой тавиал унтдаг, толгой тавиал хаач унтдаг, нойр илбэг хүн бол эрүүл хүн гэсэн үг. Хаач яасан эмуугаар ч унтдаг гэж байгаа бол тэр хамгийн одоо эрүүл одоо юу гэдэг эрүүлэндээ алдцсан гэсэн үг тийм учраас эрүүл байхыг илүү хүснэ, эрүүл байхыг илүү хүснэ. За могооноос айж болохгүй могоо байгаа газар юм болгон тогтдог, юм болгоо ирдэг юм. Могоо өөрөө тийм хүчтэй амт, маш хүчтэй. Могоо өөрөө бас их юм араасаа дууддаг. Та могоо хорсон бол өөрийгөө азтаа тооц. Азтаа. Могоо тийм одоо хүнд бас юм илэмсэг хүнтэйх ойр амт шүү дээ. Могоо ч бас яг хүн шиг айгүй оюунлаг, айгүй ухаантай. Айгүй бас эрхлэх дуртай, наалдах дуртай. Айгүй тийм мундаг амт могоо. Тийм учраас могоог харсан бол айлгаж болохгүй, жочоож болохгүй, алж болохгүй могоо хүндэтгэл үзүүлээл жочоож болохгүй. Тэгээ одоо чон бас их ихсэж байна. Энэ их сайн, маш их сайн. Одоо чон бол одоо манай Монголын газар шороо одоо ганц эзэн, ганц мандаг чон адуу нохоо гурвч одоо Монголыг мандж байгаа шүү дээ. Хүмүүс нохоогоо хядаал, хамаг адуугаа зараал, хамаг адуугаа уралдуулаад адуу гэж зовоох юм аа. Зүгээр л энэ одоо уяач чинь зүгээр адуугаар мөнгө хийц, зүгээр адууг мөнгөгээ утцсан. Хөрхийг. Одоо хүн юм чи хэмжээтэй шүү дээ. Одоо тэгээ болчих болдгүй юм уу? Жилийн жилд уяал мөнгөндөө улаарал. Ингэж их мөнгөнд байгаа юмдаа шунах, байгаа юмдаа сэтгэл нь ханахгүй хитрхи буруугаараа шунж, буруугаараа 8 арилжаа хийх хэрээр цөм шатна гэдэг. Нэг л өдөр том гарлаг гарна. Гай өөрөө ирнэ гэж. Амтан бас эзэндээ өгөнч аванч авахаач аавна. Ерөөдөө өөх гарахын юу чинь бүгд харилцан адилхан явдаг байхгүй. Тийм учраас та авсан л бол заавал гаргаж явах хэрэгтэй, өгч явах хэрэгтэй. Хүнд бэлгэнд өгч явах хэрэгтэй. Тэрээс зарах харилцах биш шүү дээ. Тэгжээж юм чинь тогтдог. Юм болгоно л арилжаал нөгөө тооцоон дээр л яриад тооцоогоо л бариад байх юм бол та өдлөхгүй. Монголчууд тийм хүмүүс биш. Монголчууд бол зүгээр өстө өгөл өгсөн шиг, найзлуул найзалсан шиг, дайлуул дайлсан шиг тийм агуу арт хүн байхгүй юу? Та нарын бодлоор л Тэнгэр өвдөц одоо та нарын бодлоор л уншиж, хорвоо ертөнцийг таньж, та нараар мэдэрч, та нарын эрүүл мэндээр ч бас мэдэрч, монголчуудын эрүүл мэндийг давхар та нараар дамжуулж мэдж байгаа. Тийм учраас хүн болгонд ордороо эрүүл мэндээ хичээж, зөв унтаж, зөв ярьж, зөв шүүмжилж, юм дээр зөв талаас нь л илүү хандах хэрэгтэй. Уураар биш, омгоор биш. Зөв л байвал зүгээр шүү. Тэнгэрт их өгөх хэрэгтэй. Сэтгэлээ өг,
хайраа өг, мөнгө өг. Ерөөсө Тэнгэрээс юм харамж болохгүй. Тэгжээч таанд их юм ирнэ. Тэнгэрт өгөөгөө ижээж л авах гал улаараад байх юм бол тэр шатна гэдэг чинь тэр аваарт орно гэдэг чинь тэр сэмхэн авна шүү дээ. Орондоо явна, гинти аваараар явна, янз бүрийн байдлаар. Тийм учраас ямарваа юм чинь өгөх авахын юм дээрээ ямарваа юм дээр жоохон анхаараа гэдэг. Мэдээгээр бас зөнгөрөх өвчин ихслээ гэж ярьж илээ. Энд одоо монголчууд тийм хизээч байж болохгүй зөнгөрөх гэж. Юу гэсэн үг юм бэ? Өтлөгтэй бас зөв өтлөе. Өтлөгтэй зөв, эрүүл мэндэн зөв, ой санамжийн зөв. Ой санамжаа алдахгүй тулд ер нь тэгээд тогложээ гэдэг. Сайн тогложээ. Сайн ном уншижээ. Сайн номоо хүнд сайн ярьжээ. Ярианы баялаг, үгийн баялаг, оюун санаач улам тэлдэг. Сайн яар. Унсан номоо яар. Унсан номоо бич тэмдэглэл. Хүнд өгөлцөж авалцаж номоо солилцож унш. Тэгвэл зөнгөрөхгүй ой санамж нөөцлөлтөнд ороо. Тэгээ нойргодлоо орчиж байгаа байхгүй нөө тарих хөдлөөд. Ерөнхийдөө тарих хөдлөх олон жилийн юм да. Манайхан ч толгойч хөдлөө удацсамаар тэгн багш 10 жилийн өмнө аваарт орсон. 10 жилийн өмнө би толгооргоо цохиулсан. 10 жилийн өмнө би ингээд маш хүнд одоо байшин нэг хаалганд савсан гэдэг янз янзын юм байт юм бил. Өөрсөө мэддэг хэрнээ юу тарих мэдрэлийн систем чинь та нар тэрийг засаж янзлуулахгүй бол тэр чинь тэр өхөн мөхөл тэр толгойн чинь гажиг байж лээ. Тэр засагдана гэж байхгүй. Тэр тарих мэдрэлийн системийг заавал имжлүүлж отгоо багштай ирээд ер нь толгой хөвдөд байна. Танер нь үзүүлэн дөрөгцсөн байна яатсан байна гэд. Сайн яар толгойгоо имжлүүлж бүх юмгаа засуулж ав. Толгой дөрөгснөөс улбалаад тарих мэдрэлийн систем нойргодлд ороод ирэхээр л тэгэл янз янзын юм сонсдоо шүү. Тийм учраас эрүүл байцгаая гэж багш нь хэлээд байгаа шүү. Эрүүл байя. Зөнгөрөх мөнгөрөх юм байж болохгүй. Одоо хүүхдийн аутизм гэдэг өвчин ихслээ гэдэг аа. Одоо энийг ч одоо яг над дээр хүрээд ирвэл би бас эмчилж өгье. Ямар ч нэг жоо ари өөр болгож өгье. Одоо гүйцэд эмчилдэггүй махад аутизм болж байгаа удачаараа эмчилгээ авахтаа жоо удаан байдаг. Эмчилгээ авахтаа маш удаан байдаг. Тэгээ одоо сонил өвчин хүүхдийн хавдар ихслээ, аутизм ихслээ гэл ингээл сонил юм яриад тхан тэгээд яасан эмчилж болдгоо тэг яагаад тэр эмчлэгддэггүй юм ч одоо янз янзын эмчилж үзмээр л ахын зарим хүүхдүүдийг бас даунтай хүүхдүүдийг эмчилж ийсэн аутизм хөнгөн чанарын хүүхдүүдийг эмчилж ийсэн тэр хүнд чанарын хүүхдүүдийг бас үзье хүрээд ир одоо хүүхдийн хичээл сургууль амарчсан байна хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг дэмнүүл эмчилгээг нь ав хүүхэд бас адилхан хөдөлгөөнөөрөө ядарна шингийн муухгүйгаас олж хүүхдүүд маш их бөөр өөрчлөлтөд орж ирж байна хоолой хатчихсан шингийн уудгүй хүмүүс нойргүй болчихдээ нойргүй та цэцгийг усуулахгүй бол цэцгийг хатдаг шиг та өөрөө шингийн муухгүй бол толгоонд нойр ирэхгүй. Машины нойр ирдэггүй шүү. Нойр хүрдэггүй шүү гэдэг. Та шингийн муухгүй шүү. Та нар хоол ичгэрөө нойр хүрээд байна гэдэг үгс. Тэр л байхгүй. Тийм учраас бид нар шүл устай хоолоо сайн идэ шингийн юм сайн авгаад бие та өөрийнхөө биеийг та өөрөө л тордно ш. Та өөрийгөө л аврна ш. Та өөрийгөө таал арчлаа ш. Тэгжиж л гоё явна ш. Тийм учраас шингийн имийг байн гууж эм тарэ гэхээс илүү эрүүлэр хооллож өөртөө тохирсон хөдөлгөөн хийж өөртөө тохирсон алхалт хийж гадаагаараа сайхан өөртөө тааруулаад алах хурдан биш нэх удаа яг зүгээр ердийн алхаагаар л алхаад бай. 2-3 км алхах. Тэгээл буцаад хүрээд ир. Одоо зориултын зөөлөн зам дээр таны хөлөндөөс алхахад хөлний хэвтэх юм байх хэвээр бас хөл өвтгөөргүй, ядархааргүй. Хэрэг өвдөг шагаа өвдөг. Ерөнхийдөө үе мөчний өвчтөй болдог гэж олон ганц буудлал алхах нь тэгэл болоод тийм хөлийг өвдтөл тэгж алхахгүй болохгүй. За өөр орой минь за асуух юм байна уу? Асуулт байна уу? Хараач.
За Монголын одоо өнөөдрийн төрж байгаа ээж нарын яраа хүүхдүүдийг өлгийтгэхгүй байна. Энэ хамгийн муу. Монгол хүүхдүүд өлгийгээр явах хэрэгтэй. Яагаад гэвэл манай уур амьсгал цаг агаар биелж шít. Манай энэ салхи агаар тийм хатуу бөгөөд хүйтэн. Хүүхэд бол ээжийн хэвлэлд халуун бүлэг усан дотор байдаг. Гин тийм хуур агаарт гараад ирэхээр маш их таардаг. Энэ агаар тасалгааны температур та нарт дулаан байгаас тэр хүүхэд хүйтэн байдیں۔ Та нар үзээр унтчихад ингээд үнсгэд хамрын үзэр хүүтэн байд. Энд чинь тэр хүүхэд даарч ийн гэсэн үг. Даарч ийн. Тэгэхээр хүүхдийг өлгийднэ. 3 сар хүртэл хүүхдийг өлгийднэ. Чамбаа өлгийднэ. Өлгийдсэн хүүхд бол за тэгэл өстө эрүүл өснөдөө. Эрүүл өснө. Ерөөдөө болж игэл гар дээрээ нэг тэврээд аваад ах ерөөдөө нэрээ өгөх шаардлагагүй. Хураалсан хөхөө идсэн бол ариун цэвэр сахисан бол сайхан өлгийдөл буцаад тавь. Хүүхэд бол нэраа насандаа маш их урт цагаар унтдаг. Тэгээ давхар энэ хуурай агаар тасан цогцож байгаа. Унтна гэж чинь. Өөрөө хамраараа амьсгалаад. Хүүхэд хамраараа амьсгалахгүй амаа ангаагаад байвал айгу муу. Тэгээ тархины даралттай хүүхдүүд илүү их амаа ангаадаг. Их амаа ангаагаад байгаа хүүхдүүдийг авчирч үзүүл. Багш нь тархины даралтыг хурдан буулгана. Тэгээ болж игэл өлгийд битий тэвэр. Та нар хүүхдийг тэвэр хэрээр халуун гарн дээр ирэхээр хүүхэд улам халууцаад ноцоороод дээш хөөрчтэй. Та нарын халуун гарн дээр байж байгаа. Та нарын гар чи хүүхдэд бараг паар шиг санагддаг. Халуун паар шиг санагддаг байхгүй. Тийм учраас болж игэл нэрээ хүүхдийг гар дээр унтуулахгүй дандаа ээж нь хөхүүлсэн бол памперс юугийн солиол өлгийдөл буцаагаал унтуул. Тэгээд толгоонд нь заавал малгай өмсвөл. Хүүхэд малгайгүй байж болохгүй. Хэрэв малгай байхгүй бол толгоогоор нь давхар дарж өлгийднэ. Энэ зулааг заавал дарах ёстой. Малгайгаар юм уу өлгийний даавуугаар дарах ёстой. Хүүхэд зулаагаараа салхи авахаар л айгүй амархан даа. Маш амархан. Өлгийтэй хүүхэд бол ерөөхдөө маш одоо биеийн ихгүй чанга өсдөг. Яг бол нэг өлгийний 3 бүс чинь ингээд чэйжээр нь гидсээр нь хөлөөр нь ингээд ячаар хүүхдээ гоо тэв тэгшхэн гидсэн татранга гидс дүүрэхгүй гидс томорхгүй тий өтгөн хатахгүй юм чинь өлгийдэг чинь маш цагаараа маш олон нандин чанарууд өгдөө шүү дээ. Хөлн майг биш. Тэгээд чэйжээр ингээд боочгож хүүхэд ингээд яаж хөдөлсөн сэрэхгүй. Тийм гоё доо хүний гал дээр байгаа шүү гэж мэдрэгддэг. Тийм учраас хүүхэд өлгийдөө хийд ингэж гал ирэхэд унтаад байгаа чинь тийм го тааламжтай байна гэсэн үг. Тэгээ хүүхдийг сэрэг тоолно сайхан чихтэй юмар нүүрийн сайхан харчжээ. Нүүрийн сайхан харчж. Чихтэй цэвэрхэн даавуугаар дараа дарчин зүлгэж одоо нэг юу гэх ингэ докторч дарж харч. Эсвэл зөөлхөн хөнгөрч дарж харч. Тэгээ хүүхдүүд энэ дээш нь босгож ерөөсөй барьж болохгүй. Босгоод хүүхдийн толгой ингээл нэг ингэхэд л тэгэл хүүхдийн тарих хөдөлдөг. Маш хурдан. Хүүхд бол дөрвөлтийг маш хурдан өөрөө тэрэндээ чочдөг. Айдаг. Яг толгоогоо даахгүй ш. Та нарыг босгож барих гал өндөлөх гэдэг хамгийн хориотой болохгүй. Өлгийтэй хүүхд байнга хөвтөж явах хэвээр. Тэгээ битгий холоолоо очиж үнсэж үнэрлээд хүүхэд завааруулаад бай. Болж игэл хүүхдийг холоос зүгээр л хараалаа та хайрл тэгэл болоо. Үнсэж өнгөхтэй биш. Үнэрлэдгээ бит шүлстэй заваараад байваа. Зүгээр үнэрлээ л болоо. Илүү хүнэрлэж үнсгэд таны нүүр царай будаггүй цэвэрхэн байх хэвээр, нүүр гараа угаасан байх, цэвэрхэн байх хэвээр. Хүүхдийн нүүр нь будаг наалдаж болохгүй. Ариун цэвэр сахистай. Тийм учраас нэрээ хүүхдийг байнга өлгийдэх ёстой. Байнга цагаар хооллох ёстой. Тэгээд сайн унтвал. Хэдий чинээ сайн унтна хүүхд өсөлтөнд дэмжигдчихэд. Тэгээд цагаар хөхүүлнэ. Ээж хөхөнд сүү орохгүй, хөх зангираад байгаа, уураг зангираад байгаа, хөх сүү орохгүй тохиолдолд ирж үзүүл. Хөхний хавдартай байгаа, хөхөнд бэрсүүтсэн байгаа ээжүүд ирж үзүүл. Бүгдийг үзсэн, бүгдийг нэмжлэн. Тэр хүүхэд бас тархины даралтаа төрсөн шүн унтахгүй, маш хөөлдөг. Уйлж унтана. Тэгээд айгүй ойрхон сэрэл. Энд чинь нөгөө
Тархин шилэн үзүү халууштай тахаар хүүч унтаж чаддаг байхгүй нөгөө. Тархин даралтнаас олж. Зүгээр л авид дэр. Тэр хүүхдийг авид дэр та өөрөө хүрээ дэр таныг чимчлэн хүүхдийг няраг чимчлэн тархины даралтыг шууд буулгана. Тэг өнөөдөр хүүхдийг няраа дээр нэмчилъя. 2-3 нас хүртэл тархины даралтаа явуулж болохгүй. Хүүхэд тархины даралтаа бага сартаа одоо 1 нас хүрэхээс өмнө тархины даралтаа эмчлүүлчих юм бол хүүхэд цаашаа ингээд нүдний хараан тогтоод нүд их гоё явцдаг. 3 нас хүртлээ ингээд тархины даралтаа явсуудад нүдний хараа мутчихдаг. Нүдний хараа тэр чигтээ дали гажиг тогтчихдог. Тийм учраас няраа хүүхдтэй айл болгон няраагаа заавал 2 багштай авчирч заавал үзүүл шалгуул. Тэгээд толгоонд нь заавал эмчилгээ. Та нарын тэврэлтээс, барилтаас та нарын гар дээр байгаа янз бүрийн байдлаар хүүхдээс толгоо нь хөдлөөд ингээд дөрөгдсөн, хөдөлсөн янз бүр болдог. Няраа хүүхд бол тийм учраас ер нь няраа хүүхдүүдийг илүү их авчиж сурдан баг дээр нь эмчлүүлээрэй л гэж хэлээ. Шагаа байнга гэртээ байлгах ёстой. Өөрийн гэсэн шагаатай болмоор л байна багшаа. Хүн болгон шагаатай бол. Монгол хүн та нар хөөрөг өвөртлөд байхаар шагаа өвөртлөж хамгийн зөв юм чи шагаа. Хөөрөг биш. Чулуу өвөртлөж болохгүй. Тэр чинь чулуу ш. Хүүт ш. Хөөрөг биш. Харин шагаа. Шагаа танд үхэхийн цагт шагаа танд тусландаа харин чинь. Тэр хүн шагаанд итгэж, шагаагаа шүтэж, шагаанд найдаж хаач явсан шагаатайгаа. Шагаанд илүү сэтгэл зүрхээ өгөх юм бол шагаа таныг бүх талаар таныг одоо юу гэдэг танд одоо хүндэтгэл үзүүл таны төлөө шагаа зүрх сэтгэлээ өгдөг юм аа. Танд мэдрэгднэ. Багш нь хажуудаа ажлынхаа ширэн дээр шагаа байгаад тэр чи багшийн шагаа байхгүй үргэлж ингээл надтайгаа хамтаа явна ингээл миний хажууд ингээл байждаг. Өглөө болгон багшийн шагаагаа ингээл орхино. Амьлуулж ийн гэсэн өглөө болгон амьлуулаад мэдлэл амьлуулаа шагаатайгаа үргэлж ингээ яриа л ингээ гоё байждаг. Та нар гэр дотор шагаагаа тоглож болно. Шагаагаа өрж болно. Шагаа өөрөө тийм гоё хүчтэй. Шагаа тоглох, шагаа одоо дуудах, шагаа цуглуулж байгаа айлууд бол арай өөр амьдрт юм да. Арай л өөр үт юм да. Та нар анзаараад байгаа шагаатай айл. Шагаагүй айл бол за тэгээ юугүй хэлэх юм байхгүй. Шагаа байхгүй, одоо шагаа байхгүй, шагаа одоо цуглуулна гэж байгаа хүмүүс бол эртхэн цуглуул. Тэг хүнээс авах ш, худалдаж авах ш, айлын шагаа авах ш, тэр шагаа таны тогооноос гарна гэж хэлж байна. Та тогооноосоо шагаагаа цуглуулж яаж тэр шагаа танаас тогооноос гарсан учраас танахыг даачдаг. Эзний даадаг учраас шагаа гэдэг тийм одоо бидэндээ ээлтэй агуу юм. Гайхамшигтай. За тэгээд бие хайж, сэтгэлээ хайж болохгүй. Мөнгөгүй юм чинь, байхгүй юм чинь гэж манайхан тэг хизээч бодож болохгүй. Мөнгөгүй үе байна, хоосоо онох үе байна, дутах үе байна, тэг гансрах үе байна, өнчрөх үе байна, зовох үе байна. Тэр болгон танд ирж байгаа сорилт гэд ойлгочих. За надад ирж байгаа сорилт юм бидтэй. Сэтгэлийг хатаар давнаа л гэж. Тэрэнд нөх уйлаад, гомдоод, туниад янз бүрийн байдлыг гаргаж хүнд яриад ингээд ах шаардлагагүй. Та тэрийг зөвхөн өөрөө сэтгэлийг хатаар л дав. Сэтгэлийг хатаар. Айхан байхгүй. Багшаа дүүд нь маш олон шагаа байгаа боловч өөрийн гэсэн шагаатай болмоор л эзээ тантай уулзаж өөрийн шагаагаа сонгох. Шагаа сонгох. Яах вэ? Сонгох вэ гэж юм. Та нар шагаа өөрөө сонгош. Аяанда шагаа чи нүдэн тусдээ. 4 шагаагаа сонгоод аваад ир. Тэгээ багш нь шалгая. Шагаа гэдэг гайхамшиг. Энэ монголчууд үеийн үедээ малтагаа явсан болохоор дандаа шагаагаа өвөртөлж явдаг. Өссөн үедээ шагаагаа амдаа хийчдэг. За шагаагаа амдаа хийсэн цагт юусан ам цангахгүй ш. Өсөхгүй ш. Амдаа хийж байгаа шангаа болж байгаа жижигхэн шагаа байх хэвээр. Их жижигхэн, маш жижигхэн шагаа.
Тийм л агуу арт хүн байсан байж тээ манайхан чинь. Хэлхийн биш ерөөдөө гайхамшиг гэж юм ярих юм биш. Тэрс малаа бидл мэднэ, байглаа бидл мэднэ, орчлын ертөнцийг бидл мэднэ, бидл тань, бидл одоо тэрийг аратаж тоглож, бидл одоо тэрийг засаж, бидл одоо тэр болгоныг одоо гээгүүлж, гийлгэж тэг гоё байх талаар бидний л одоо хамгийн хариуцлага учраас хүн болгонд ордороо одоо хичээж их л зүг байх хэрэгтэй. Тэгээ битийг сэжиглжээ та нар манай монголчууд сэжигч гэж яана шалихгүй юм билж өөрөө шалихгүй нэ сэжигч. Сэжигч хүн болж өстой ханаад сэжигч хүнээс өвчин одоо салахгүй сэжигч хүний гар дээр юм тогтдгүй. Тэр битээ сэжиглээ. Тэгээд өвчнөөс салахгүй сэжиглээд байвал. Тэгээ их сэжиглээд байвал таны гар дээр юу ч тогтохгүй, мөнгө ч тогтохгүй, эд байлыг тогтохгүй. Сэжиг гэж өөрөө түлхэд идэв байхгүй. Та сэжиглэвч. Тэгээ учраас бас юм чи учиртай шүү дээ. Юм болгон учиртай. Бас юмд нэг учиртай хандъя. Сэтгэлтэй хандъя. Юм болгон сэжиглэх биш. Юмыг бас зүв болгоод хилчдэг, засчдаг, учралчдаг байх хэрэгтэй. Сэжиглэх гэхээсээ илүү зүв бай. Сэжиглэх тусамд юм холдно. Сүжиглэх тусам л танд юм ирнэ. Сайн сүжигтэй бай. Тэнгэрт сүжигл. Тэнгэрт итэг, хүн хүндээ итэг, хүн хүний хайрал, хүн хүний хамгаал, үр хүүхдээ хайрал, хамгаал, Монголын хүүхэд болгоныг хайрал, Монголын хүүхэд болгоныг ханд. Одоо заримдаа автобусан чагаас хүүхдүүд мөнгөгүй юу жолооч загнуулаад ах юм. Тэгж байгаа тохиолдолд та нар цүгнээсээ нэг мөнгө гаргаад өгчөжээ. Тийм сэтгэлтэй бай ижинэр. Адилхан үрштэй, үршгээ сан, ямар амиг үршгээ санжээ. Бидний л үрийн ижил бид нар нэг цаг дор нэг үлрэл дор хамт байж гин бид нар хамтдаа дэрэгдээ хамт байж гин харин хажууд нь байсан нэг залах хүүхэн мөнгө зүгнээс мөнгө гаргаад өгөхөд тэр би маш их баярлсан ивэдээ өстө ээж их хүн мөндөв Монголын ижинэр ийм л хүмүүс байхгүй адилхан бидний үрш мөнгөгүй л болоо гэж мөнгөгүй байж штэ хүнд бид ч юмыг л үзэж явна ш. Өнгө одоо адилхан штэ. Тийм учраас нэх хүнээс дээр гарах гал, нэх хүнээс онцгоох гол байх ямар шаардлага байхгүй. Та оюун санаагаараа, үзэл бодлоороо, сүжиг бишрлээрээ, тэнгэр үзлээрээ онцгорч болно. Тэнгэр үзэл, тэнгэр сургалтаараа, тэнгэр мэдлэгээрээ, тэнгэр чадамжаараа таар онцгороо жоо ялгараад гараад. Тэгвэл багш нь хажуудаа сургалаа, заалаа болно. Тэгээ надад хэд дагаад одоо энэ тентийн лекцийг сонсох хэрээр та нар оюун санаас цэнэглэгдээл явчихдээ аяанда цэнэглэгдээл ингээд мэдрээ явчихдээ аяанда. Хадам талынхан ууттай шагаагаа манаад өгсөн халуун тогооных биш тул буцааж өгөх нь зөв гэсэн үг үү гинэ. Хадам тал ууттай шагаа өгсөн бол за та хадам тал танаа тэр шагааг өндөж өөрийн болгож өгч штэ. Тэгэхээр та эргүүлж авахгүй танд л өгсөн бол та тэрийг хадмих гэж үзэлгүйгээр өөрийн болгохын тулд та тэр тогоогоо чанана. Тогоондоо ус хийгээ чанчих бүгдийн чанана. За чанаа гараад ирсэн дараа та сайхан хатаана. Жоохон цэвэрлэгээ дутуу. Энэ тэндээ жоохон дутуу байвал та харин хатаас өмнө та харин шагаагаа сайхан өөрийн гараараа цэвэрлэнэ. Тэгээ чанжаах та өөрийн болгож миний шагаа аривжиж нададаа олон юм дуудаж олон одоо шагаатайгаа би олон жил найзаж олон жил одоо их юм хураана их юм тогтооно. Өшөө өнөр бүл олуулаа болно гэж шагаач өөрөө эзнээ сонсдог учраас дандаа бодлороо гоё юм ярина. Тэгээ гоё юм яриа шагаагаа та өөрийн болгоо тэгээ авчих танд өгсөн л болно. Чанжаахтаа л яриад байна. Тэгэл гарсныхаа дараа шагаа болгоноо сайхан цэвэрлээд нэг үрчлэн цэвэрлээд тэгээд шагаагаа сайхан нэг үрчлэн наашин чааш нь эргүүлээд сайхан 2 өдөр сайхан хатаачих. Хув хуурай бол хатаачих. За тэгээд дараагаар нь уутанд нь хийгээд өөрийн болгоод ав.
Тэгээ та наадхагаас дахиад дээр нь аривжуулаад болно. Харин хүнээс худалдаж авах биш. Яг үнэхээр одоо шагаагүй яалчгүй одоо хүнээс худалдаж авах шаардлага гарч ирэл одоо болно. Тэгээ чамчих гэж чанаад өөр юм болгож байгаа. Уг нь өөрийн тооноос гарсан шагаа одоо илүүх амьтаа танарт илүүх өгөөчтэй гэж тэнгэр ярьдаг. Учираас багш нь тэрийг л хэлээд байгаа байхгүй юу? Тийм учир нь тийм байт юм билээ гэж. Тийм учраас Монголын шагааг харийн хүмүүст өгч болохгүй. Наа чинь зөвхөн бидний юм учраас харь хүнд шагаа өгч болохгүй. Шагаа гомдон. Тэр шагаа гарснараа танаас юу ч хураагдах юм билээ. Болохгүй шүү. Тэг Монголын юм Монголд нь л байлаа. Харь хүнд тэр шагаа хэрэггүй. Энэ чинь Монголын юм. Бид нар Монгол хүмүүс малынхаа одоо шим шүүсийг шаагаараа дамжуулаад малын буян заяа дэлгэрнэ, өөрөөсөө чи хөв заяа дэлгэрнэ, хөв заяа өгөөжөөгн, бусаа заяа чи гой дэлгэрч ирнэ, оюун санаа чинь тэлж ирнэ, үрийн заяа ихсээд ирнэ. Ихэд шагаа бол бүгдийг дуудана. Тийм агуу. Гайхамшиг гэт тэр. Тийм учраас жилдээ монголчууд ерөөдөө жилдээ шагаагаа цуглуулж илүү хэрэгтэй хүмүүсийг хөөж одоо айл гэр болоод тусдаа газарт эрэгтэй хүмүүс нь одоо ууттай шагаагаа өөрөө гардаг гэсэн гэдэг. Тэгээд тэр ууттай шагаагаа хүүхдүүдэд ингээ хувааж өгдөг. Хүүхдүүд нь тэрийг баяжуулаад ингээ цааш нь дахиад шуудаа шуулгаа болоод хүүхдүүдэд дараагийн хүүхдүүд ингээ шагаа нэг өвлөгдөө явж идэг гэдэг. Дээр үе тийм агуу байсан юм билээ. Тэгээд дандаа шагаагаар тоглож наадч идэг. Айлын шагаагаар тоглох, өөрийнхөө шагаагаар тоглоно гэж хүртэл шагаагаа авч явдаг ерөөдөө монголчууд. Шагаанда тэгж их бэлэгдэж, шагаагаа тэгж их хөндлөж олон айлаар орсон юм уу? Шагаагаа цэвэрлэнэ гэж өөрөө угаа цэвэрлж хадгалж шагаагаа дээдэлдэг, шүтдэг, шагаагаар галаараа хариулдаг, янзлдаг. Шагааны юм маш их юм байна. Гайхамшиг гэж тэр. Тэр хүмүүсээс бид нар нөгөө шагааг өөрснөө мэддэггүй, дээдэлдэггүй, одоо шүтдэггүй, ойлгодгүй, тоглодгүй, шагаатай ойр байдгүй ус болоод хамаг та нарын хувь заяа, хамаг босоо заяа, та нарын төөрөгч ингээд эргэлдээд нь шүү дээ. Тэгээд тэрийгэ мэдхгүй та нар ингээд хаа хамаагүй хүн рүү гүйччихэл өөрийгөө асуугаад ингээд бүх юма эргүүлээд байгаа байхгүй. Тийм учраас зүгээр л өөртөө итэг. Тэгээд шагаандаа итэг. Тэгээд шагаараа бодлороо бүгдийг дуудаад ингээд шагаагаа орхи. Аяанда болно. Зөв та өөртөө л итэг. Бүх юм болно. Болохгүй юм биш. Болно. Болно гэдээ өөртөө итгэж яах. Аяанда болно. Тэгээ бүгдээр үзээрэй. Бүх юм болно. Болохгүй юм жирсэн байхгүй. Монголчууд ихэд бүгдийг болгож ирсэн ард түмэн. Болгож бүтээж ирсэн. Амьлууд ирсэн тийм агуу хүүхдүүдтэй хүмүүс байхгүй монголчууд. Тэгээ харин одоо энэ шинэ иргэний хүүхдүүд их хэмжээтэй ирэх ёстой. Монголын эмэгтэйчүүд их хэмжээтэй төрөх ёстой. Айл гэр бол доот нь 3 хүүхэд. Тэрнээс тийш олон хүүхэдтэй болох ёстой айл гэр бүлүүд, залуу гэр бүлүүдийг маш олон бол гэж байгаа. Монголын оюун санаа их хүчрхэг учраас монголчуудыг дарж амьдрэх гэдэг юм билээ. Оюун санааг нь дарж цөөхөн байлга гэж. Үгүй бид нар олон болох ёстой, олоолаа болох ёстой. Шинэ иргэний хүүхдүүдийг хэмжээтэй төрүүлж энэ олон ах дүүсийн хүүхдүүд, найз нөхдийн хүүхдүүдийг хооронд нь сайн эвлэлтэнд нийлүүлж, хооронд нь сайн уулзуулж, байнга тоглуулж байгаараа гэж хэлье. Багаасаа тоглож, багаасаа наадаж өссөн хүүхдүүдээ насан туршийн сайхан найзууд, андууд болоод ойрхон явждаг. Багт нь сайн нийлүүлэх ёстой та нар. Томорсон хойно, сургуульд орсон хойно тоглол гэл ингээ хайж байгаа. Наадууд чинь томроод ирэхээр нөгөө жоохон хөндөрөөд ирдэг хүүхдүүд. Тэгэхээр нөгөө яаж дуурхаа мэдхгүй, яаж юунаас эхлэхээ мэдхгүй. Тэгж яхаар ерөөсөө 4-5 настайгаас нь л ерөөсөө айлаар ээлжиж очдог, тоглолдог, хүүхдүүдэд нийлүүлдэг, тоглуулдаг, хаяа хамт гарсаланд гарч ийм багаас нь л хүүхдүүдийгээ гэр бүлийн найзууд бол хүүхдүүдийн хооронд нь сайн найзуулж ойртуулах гэмээр та нараас хойш наадуушин тэгэл бие биенээ төшөж тулаад яг та нарын наадах чинь өвлүүлээл бас хоорондоо айгүй эвтэй гоё яваад ирнэ. Тийм учраас Монголын гэр бүлүүд хоорондоо эвтэй найртай, өөр хүүхдүүд нь хоорондоо эвтэй найртай. Өшөө олон үнэр өтгөн болох хэрэгтэй. Өшөө олон хүүхдүүдээр дүүрэн болмоор тэр олон хүүхдүүд янз бүрийн одоо ааш хаягтай янз бүрийн одоо хилд орохгүй, хөлд орохгүй одоо эрүүл мэндийн тийм асуудалтай олон хүүхдүүд байгаад хоёр багштай авъятэр бүх асуудлыг хоёр багш нь шийдэх гээд үзье. Болохоор бол бүх юмыг засаж янзлж болгож өгье. Тэгээ бүгдээр ингэ эв найрамдалтай нэгдмэл нэг санаанд ор бүгдээрээ тэнгэр шүтэж, тэнгэрт итгэж
Багш нь зүгээр тэнгэр шүтэн. Манайд бурхан ямар ч юм юу ч байхгүй. Зүгээр тэнгэр шүтдэг. Дандаа өглөө нар хардаг. Тэнгэр үүлээ хардаг. Үүл харна, тэнгэр харна, нар харна, сар харна, оддыг харна. Тэгэл болоо ш. Энэ байгаа амьд юмар бид нар шүтэх хэвээр. Амьд юмар бид нар харах хэвээр. Амьдаас амьд руу нүрэлт энерги чинь үргэлж явж идэг учраас тэрийг илүү их мэдэрч, тэрэнд илүү их ач холбогдол өгч, тэрийг илүү шүтэж, хайрлаж, илүү талархаж яв. Талархаж гэмээн танд талархал ирнэ. Гомдох хэрээр гомдол ирнэ. Тэм учраас дандаа талархаж, муухай байсан ч гэсэн талархаж, сайхнаар бодох, дандаа юмыг зөвөр эргүүлж, зөв хандлага дандаа байж. Тэр хэрээр таны амьдрал аандаа засарна, аандаа амьдрал тогтно, аандаа үр тогтно, аандаа хүүхдүүд цуглана, аандаа олоолаа болно бид нар. Нүсэр олоолаа болно. Монголыг хүн ам өсөж түнэр олон болчихыг дэлхий айдаг. Яг л Монголын оюун санаанаас илүү айдаг. Монголын оюун санаа тийм хүчрэхэг, гайхамшигтай хүчрэхэг одоо оюун санаанууд төрж гин, торинж гин, өсөж гин. Тийм учраас энэ олон хүүхдүүдийг бас одоо ингээл Оросын хүүхд, Геттийн хүүхдүүдийг бас анзаардаг та багш нь өөрөө. Орос хүүхдүүдийг хүчрэг энэ Оросын хүүхдүүдийг бэлддэг. Багаас нь бэлдэн. 3 настаас нь бэлдэн шүү дээ. Ерөөдөө зарим гоц авьяастай хүүхдүүд 3 настайдаа бүр хилд орсон. Бүр уус цаас бүр амар одоо гариг ертөнцийн бүх юм ярьж шүү дээ. Одоо зарим хүүхдүүд. Монгол ч гэсэн тийм хүүхдүүд байшаа. Тэгээ тийм онцгой хүүхдүүдийг бити ламд авирч өгөө бити төвдрүү шидэд байгаа ч. Онцгой хүүхдүүдээ аваад ирэлдэ. Би даадгаж ин тэнгэрт мэдүүлээ бүр ависын дэлгэрүүлэг гой болгож өгөх гээд шүү дээ. Монголын хүүхдүүд л аварна. Энэ гариг ертөнцийг Монголын хүүхдүүд л аварна. Монгол гэдэг нь дэлхийд одоо хөгт толбоороо хамгаалагдсан, хаатаараа хамгаалагдсан, хаттаараа хүрээлэгдсэн, хамгаалагдсан тийм агуу хүүхдүүдтэй бид нар том гүрэн. Тэгээ бид нар ерөөдөө дэлхийн ертөнцийг ерөөдөө бүх юмыг монголчууд мэддэг учраас монголчуудыг даврааж, монголчуудыг ихсгэж томруулж болохгүй гэж ярьдаг. Гадныхыг айж имээдэг цаагаараа. Дээр тэнгэрт ч гэсэн бас л. Тэгээ тэнгэрт бол манай юунууд бол хүнд буучихгүй тийм гайхамшигтай байгаа. Тэрийг одоо бид нар залгамжилж энчээ бид нар басад адилхан дордороо бүгдээ хичээж амьдралаасаа ингээд өөрсдөө сэрэж одоо л өөрснөө одоо ари өөр онцгорч авиас чадвараараа эрдэм мэдлэгээрээ сурсан чадсанараа одоо онцгороод аятайхан зүв байцгаая. Тэгээ эрүүл байцгаая. Тэгээ жоох урт наслая. Эрүүл мэндэ алдаж болохгүй, зөнөрч болохгүй, өвдөж болохгүй. Тэр хавдар гэдэг өвчин тусаж болохгүй. Ерөөдөө хоёр багш нь хавдартаа, сахартаа, гүрвтэй янз янзын хүмүүсийг эмчилж үтсээ. Тийм учраас үнэхээр одоо шаардлагатай хоёр багш тэрэл ирж болно л гэж хэлээ. Хоёр багшийнхаа утсыг тавьчаарай та нар. Айл бүр олоолаа өнөр өтгөн байгаасай л гэж хүсдэг. Тийш дээ өнөр өтгөн үхэл гэдэг цаашаа, хайр гэдэг наашаа, эвлэлдэн нийлж, хоорондоо хагаралтах, хоорондоо эвлэлдэн нийлж, хоорондоо шийдвэрээ зөв гаргаад монголчууд эвнэртэй байх хэрэг л бид нар арай л өөрөөрөө хартсан байхгүй юу? Арай л өөрөөр. Сайхан цаг ирнэ гэдэг багш нь хүлээж байгаа, харж л байгаа. Зүгээр эмзэглэх юм биш. За та нартай маш их баярлалаа. Орж ирсэнд их талархлаа. Үргэлж надыг сонсдог, үргэлж багштай итгэдэг, үргэлж багшигаа хүндэлдэг та нартай маш их талархаж явдаг. Эрдгүү ч гэсэн хоёр багш нь үргэлж таарыгаа энийгэл нэг бараг гэж харах юм да. Тэ. Сэтгэл зүрхэн байдгийн шиг багшигаа мартаж чаддаг. Мартагдахгүй та нарын сэтгэлээс өгсөн ч тэнгэрийн оронд очиод багшигаа мартахгүй хүмүүсээс дуудаал байна шүү. Тэнгэрт байгаа өмнө ч гэсэн би янзлана. Амтлагыг нь өгнө. Эвгүй энерги юунд орцсон дахиад тэндээс нь би засаж чааш нь гоё явуулна. Ерөөдөө тэнгэрт байсан ч засна, энд байсан ч засна. Үнэхээр тэнгэрийн одоо энэ үүл гэдэг өөрөө тийм өндөр чадамжтай, маш өндөр гайхамшигтай одоо ажил сурах юм бол, эзэн гिचих юм бол чамбаа ажилда хэн хүний аавын хүүгийн нэг тийм хурдан сурдагч, мэддэг ч юм биш. Ерөөдөө та нарыг өстой зөсий чинь хөргөж, нэрээ чинь одоо мэдэрч удмыг чинь мэдэрдэг тийм агуу гоё хямралыг ажилдаа та багш нь ажиллаараа бахархаж явдаг. Та нараасаа бас бахархаж явдаг. Багшигаа мартаагүй байгаад үргэлж санд дурсаж яваад үргэлж лекцийг нь үзэж түмэн олон лекцийг нь түгээ. Түмэн олныг багштай дууд. Тэгээд та нар хоорондоо нэгдэж багшигаа лекцийг авч энэ тэнд бас багшигаа явж лекц хийлгэж болно. Байгууллага хамт олон дунд энэ тэнд лекц хийж багш нь явж болно.
За та нартай маш их баярлалаа. Дараа ямар сэдвэр ямар юмны талаар сонсомоор тэрийг багштай хариу юу бичээрэй. Талархчин та нартай сайхан амраараа бүгдээрээ тэнгэр байгаараа зүрх сэтгэл нь тэнгэр өгөөмөр хайрын тэнгэр та өөрөө тэнгэр байгаараа сайхан унтаж амраараа баярлалаа та нартай маш их баярлалаа.